Тэгэхээр өнөөдөр цахим орчинд нэлээд мэдээлэл нийтлэгдсэн байсан. Петрочанад чинь тамсагтай холбоотой асуудлаар үр дүн гарсан гэдэг энэ мэдээллийг одоо өөрсдөө чинь студидтэй ураад ер нь дэлгэрэнгүй бас олон нийтэд нээлттэйгээр мэдээлэл хүргэхийг хүссэн зорьсон. За өнөөдөр одоо магадгүй Монголын ард түмэн баярлаж байгаа шалтгаан нөхцөл ямар шийдвэр гарсан юм бэ гэдгээс яриагаа эхлүүл зүйтэй байна. За ерөнхийдөө бид нар чинь 2021 оноос хойш Петрочанад чинь тасаг компанитай бас тэмцэлтийг нэлээд хугацаанд өрнүүллээ. Тэгээд энэ хугацаанд бол зөндөө л юм үзлээ. Тэгээд хамгийн гол нь бид нар 2023 онд нийслэлийн ерөнхий прокурорын газраас одоо Петрочанад чинь тасаг компанийг одоо юу шалгаж өгөөч ээ. Одоо энэ олон эрүүгийн экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ийм одоо хэрэгүүд дээр ажиллаад өгөөч ээ. Ингээд ерөнхийдөө бол торгуулаад өнгөрөөд байна гэдэг асуудлуудыг хөндөжсэн. Тэгээд нийслэлийн ерөнхий прокурорын газар бол ерөөсөө бидэнд за шүүхрэн шилжүүллээ л гэдэг юм хэлжсэн. Тэгээд яг 2 жилийн хугацаанд бол хүлээсэн. Тэгээд яг 2 жилийн хугацаанд яг өнөөдөр бид нар мэдлээ. Ерөнхийдөө шүүхээр Дорнот аймгийн одоо шүүхээр Петрочанад чинь тасаг компанийг одоо шүүх хуралдаан болоод эцсийн бүлэгт Петрочанад компани бол гин буруутайг тогтоож 1.2 тэрбум төгрөгийн одоо нөхөн төлбөрт тавилсан. Ийм мэдээтэй л байна. Тэгээд мэдээж одоо энэний төлөө нойр хоолгүй бүхэл цаг заваа зарцуулж одоо 9 шидээрээ хилүүлэн барин энэ үр дүнгэл хүлээсэн. Тэгээд бидний хувьд бол ерөөсө газрын тосны тухай хуулийн 7-гийн 5 дахь заалтан дээр байдаг одоо Петрочанад чинь компани цэцэг зөвшөөрлийг цуцлуулахыг ерөөсө гижил ерөөсө анх тэгж зорьсон тийм. Тэгээд бид нар бол анх яг ингээд би бол Адлаа Гэриш хоёртой 2022 оны яг одоо намар 7 сард наадмаар очиж исэн. Тэгээд тухайн үед бол Адлаа Гэриш 2 маань 5 шаардлага орсон байсан. Тэгээд одоохондоо ч ингээд яг нүдэн дээр байгаа юм шиг санагддаг. Тэгээд тэр 5 шаардлаган дээр юу байсан бэ гэхэлэр Петрочанад чинь тасаг компани 2017-оноос 2019 оны хооронд үүссэн 312 тэрбум төгрөгийг төлүүлээч гэсэн нэг шаардлагатай. Татварын хэлцээр одоо ингээд төлөөгүй 2 жилийн хугацаанд энэ их мөнгө. Тэгээ бид нар бол яг тухайн үед ингээд харахад бол 300 суманд 100 цэцэрлэг барих хэмжээний те. Одоо сум болгонд ингээд цэцэрлэг барих энэ их хэмжээний мөнгийг яагаад татвар төлөгчтэй татвар төлөгч нь одоо татварын байцаагч нар яагаад ингэж шатгүй болоо ийм 312 тэрбум болтол нь овоолоо сууж байгаа чинь айгүй гайхалтай санагдчихсэн. Тэгээд энэ их мөнгө одоо улсын төсвөр орох юм бол бас нийлээдгүй хөгжим одоо хөгжил цэцгэлт харагдаад байгаа байхгүй. Тэгээд нэг шаардлага маань юм байсан. За тэгээд нөгөөх шаардлага маань болохоор бидний одоо бүр чэйжэд байгаад байдаг 21 00 230 дугаартай одоо эрүүгийн шингэн хаягдлыг одоо газрын гүнд гасгасан одоо орчныг бохирдуулсан гэдэг нэг ийм хэрэг. Ингээ 2 дахь нь за 3 дахь шаардлага нь болохоор бид нар 58 км замыг одоо энэ 21-р талбайгаас одоо яг тэр тус гарч байгаа Баян шуудны зам руу ингээд хамгийн ойрхондоо 58 км замаар та нарын зориултын замаар нь яваач. Хаа хамаагүй газраар талхлаад өчнөө ангантай энд яаж бэлчээрт талхалж байна. Тий. Тэгэл өчнөө туслах замуудыг ингээ гаргаад байна. Энэ бол зөксөхгүй байна. Дам ялангуй одоо матад сум бол халах гол сум чинь одоо хадлангийн бүс газар шүү дээ. Гэтэл тэндээгээр ингээд хаа дураараа ингээд тэр том овор юм шинээр ингээд хитэн салаа зам байсан. Тэгээ бид нар бол энийг 58 км замыг тавьж гэдэг. Ингээ 3 дахь шаардлага байна. Нөгөөх нь болохоор нийгмийн хариуцлагын гэрээний үед бид нар халах гол сум болон матад сум дээр ямар ч нүдэнд харагдцгүйц одоо бүтээн байгуулалтыг хийхгүй байна. Тийм учраас энэ бүтээн байгуулалтыг хийж өгөөч. Тэ одоо бид нар бол яг нэг тэрбум 200-аар тавиулаад тий 450 мянган доллараар гэдэг энэ 2 сум дээр тавиулаач жил бүр гэдэг. За нэг шаардлага нь юу байлаа? Бүтээгдэхүүн авах гэрээг хамгийн багадаа 50% болгооч гэдэг. Тэгээ яг энэ шаардлагыг Адлаа маань өөдөөс харуулж ирсэн. Чи энэ шаардлагатай нэгдэж гинөө гэж хэлсэн. За би бол яг одоо 22 онд чинь 36 настай энэ хоёр дээр очсон. Тэгээд ерөнхийдөө бол урааны гэрээний тэр юм дээр бол ингээд нэгдээд дуу хоолой явж исэн эдий ч одоо эцэг эхийнхаа шаардлагаар гэх юм уу да. Одоо чиний үеийн тэр Адлууш гэд хүүхэн тэр Сонзон бол гэд хоёр залуу тэнд зам хаагаад хүүтэн бороонд одоо нутаг усыг чинь хамгаалж чи очиж тэр нутаг усынхаа дуу хоолойг өргөөч гэж явсан. Тэгээд нэг мэдсэн чинь бид нар тухайн үед ингээд 400 сая төгрөгийн шантаж хийсэн инээ тэрэг л өстой. Одоо ингээд яг өнөөдрийн өндөрлөөс харахад бол бүхэл бүтэн 5 жилийн өмнөх 4 жилийн өмнөх ингээд хугацааг харахад бол амаргүй цаг хугацааг туулсан маш их гүтгүүлсэн маш их одоо
сэтгэл зүйн дарамтыг авч исэн. За маш их сайхан бас биднэрт сэтгэл найдвар төгөж исэн ийм л цаг байсан. Тэгээд яг тухайн үед адил шүү хэлж исэн. Би бол ерөөсөө 8 сарын тухайн одоо оныхоо 22 оныхоо 8 сард би бол чамд хан болноо тий хань болё. Одоо энэ олон тэмцэгч нар ирж байгаа. Тэгээд эцсийн бүлэгт бол ингээл зарим нь бодлоо өнөө яриад тэндээс явсан. Зарим нь ч одоо юу гэдэг бидрийг гүтгээл ингээд орхисон. Тэгээд энэ яг хэцүү байгаа үед чинь би явна. Би бол тустай амьдралтай хүн учраас би ингээд энд яг ингээд чиний энэ тэмцлийг бол чиний гэж харж исэн тухай шүү дээ. Ингээд сайн ойлгохгүй би энэ 5 шаардлагыг чинь ямар тач ингээд тултал нь явж өгье гэ. Тэгээд нөхцөл байдал яг ингээд нөхцөл байдлыг яг тухайн үед би 36 настай байсан гэхлээр одоо тухайн үед бол ингээд айгүй амархан ер нь бол ингээд энэ шаардлага манд биелчих юм байна. Ингээд би одоо очиод нэг 2-3 өдөр хамт байчаал баг явчин ухааны бодож исэн. Гэтэл ингээд нөгөө юмаа судлаад газар нутаг дээр ингээд очиод ирэхлээр ингээд нэг юм сонин мэдрэмж байсан л да. Тэгээд адилш маань яг ингээд яг танилцсныхаа өдөр ингээд дуу гардггүй надтай мэдлэгчгүй. За нэг ийм хүүхэн байт юм байна гэж хараад ижил хэлсэн амлсан ёсоор би ч тэр орой одоо цагдаагийн байгууллагатай газрын тосыг ингээ хаагаад боол мөргөлдөөн болсон тэнд чи одоо тэгээ камерны ард бол зөндөөл юм болж байгаа шүү дээ. Тэгээд 8 сарын одоо ерөөсө хоёлаа одоо ер нь яах вэ болсон. Тэгэл нөгөө тэмцэгч нар ч баригдлаа энэ тэрэ болоод адлагаас асууж илаа. Би ерөөсө ер нь 8 сар гэж явнаа. Би хоёлаа бүтээгдэхүүн авах гэрээг ерөөсө 50 болгоё гэдгээр хоёлаа 100 мянган хүний гарын усыг цуглуулчих. Тэгэл амарчих юм байна гэд айгүй амархнаар бодож исэн төсөөлж исэн. Гэтэл яг бодит байдал төр тийм байгаагүй. Тэгээд 8 сарын 23-ны өдөр Адламанд орнотод одоо халахгүйсэн болон бусад наадмуудаар 100 мянган хүний гарын усыг цуглуулад би шууд Улаанбаатар хот руу ирэнгүүтээ бүх цахадар явсан. Тэгээд тэр дунд бас ингээ өчнөө бас ингээл юм болсон. Тэгээд 100 мянган хүнийхээ гарын усгийг бүр дэлхийд энэ тархан сууж байгаа монголчууд маань одоо бас ингээд оролцсон. Шведээс, Америкаас, Солонгосоос те бид нар ерөөсөө ингээд толгоогоо явуулчихаа. Тэгвэл бид нар ингээд гарын усыг цуглуулад явуулъя гэсэн. Тэгээд 8 сарын 21 гэхэд бидний нөгөө 100 мянган хүний гарын усыг бүрдсэн. Яг ийм цаасан дээр. Тэгээд бид нар адилд хэлжсэн. За одоо миний даалгавар дуслаа шүү. Хоёулаа ерөөсөө ерөнхий сайд нь оюун эрдэнэс. Тэгээд оюун эрдэнэс одоо туслах дашням гэдэг хүнтэй. За одоо энэ дашням гэдэг хүнд одоо энэ он сар өдөр нь байна уу те 8 сарын 10-ны өдөр юм биш үү. Яг ингээд энэ 100 мянган хүнийхээ гарын усгийг хүлээлгэж өгөөд за би одоо чамаас ингээд саллаа. Би одоо ингээд одоо энэ ингээ хилцчин гэж ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ одоо хамт төрсөн хөдөлгөлн тий хөдлөн гэж ойлгосон. Тэгээд бүр аягүй гой юм ярьсан шүү дээ. Дашнам чи өрөөндөө оруулаад би одоо оюун эрдэнэ сайдад энийг ярьж байгаа. Тэгээ оюун эрдэнэ сайд та нарын хийж байгаа тэмцлэг бол аягүй анхааралтай хандж байгаа. Тийм учраас бид нар бол ингээд 10 сар хүртэл бол ингээд одоо таны энэ шаардлагуудыг одоо ажиллана. Тэгээ та нар бол ингээд энэ чинь 8 сард шүү дээ. Одоо 2 сарын дараа болох асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр бид нар 22 оны одоо 8 сарын 1-ний өдөр гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь би ч одоо нэг нуруунд дээрээс юм авсан. Нэг л Баатарлаг амтаа 100 мянган хүний гар усаг. Тий. Болцсон. Одоо 2 сарын дараа одоо улсын хурлд хилцэж чинь ингээд авцсан юм чинь. Монгол ашигтай 50-50 болчихно. Одоо өстө мундаг амтан те. За одоо баяртай адилаа мэн гэд би хөдөө мал руугаа явсан байдаг. 100 мянган монголчуудын гарын усаг гэдэг чинь ер нь бол 100 мянган монголчууд яг энэ асуудал дээр санал нэгдсэн гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ энэ дээр болохоор одоо тухайн үеийн бодол юм да. Одоо 4 жил өнгөрсөн байна те. Тэгэхээр таны хувьд ч гэсэн бас яг өнөөдрийн энэ үйл явдлыг маш том урам гэж харж байна. Яг анх яагаад энэ Петрочана Дачин тамсаг гэдэг компани энэ үйл ажиллагаанд анхаарч одоо яг та хоёртой мөр зэрэгцэж энэ олон он жилүүдийг илээсэн, тэмцсэн тэр соронзон болд гэдэг эрхэмтэй нэгдэж нийлэх болсон бай. Энэ талаарх бас анхны мэдээлэл манай үзэгчдэд өгөөч. Одоо яг миний гарт би сая зориуд бариад ирлээ л энэ хуулбар үнэн давтцтай ашиглалтын газраас авч исэн. Одоо 96 онд энэ бол 21-р талбайн гэрээ. 93 оных нь би авчирсангүй. 96 одоо яг 30 жилийн өмнөх гэрээ гэсэн үг шүү дээ. Тэр үед мэдээж одоо Монгол Улсын эдийн засаг ямар байлаа тэр нь дэлхийн эдийн засаг ямар байлаа. Тэгээд яг шилжилтийн юм ихзэгтэй юм цаг үед бас ингээд үнэхээр байгалийн баялгаа одоо гадныханд эзэмшүүлээд үнэхээр амар Азийн бар болчих юм байна гэсэн итгэл төгс төрн ингээд хандж исэн. Яг бид одоо 30 жилийн өмнөх би энэ гэрээг бариад ижин л та. Гэтэл одоо юу гэж бодогдсон гэхээр дөнгөж 7-8 настай байсан хүүхдүүд шүү дээ. Тий? Яг манай аав ээж яг бидний насны дээр байсан байгаа байхгүй юу. Тэгээд түр айгуу гоё болчихно гэж итгээд ийдсэн. Гэтэл буцаагаад 30 жилийн дараа эргэлээд харсан энэ гэрээг үлсэнтэй бид нар бүгдээрээ ингээд заалт зүйл тус бүрээр нэмсэн. Үнэхээр дээр нэрэ. Тэгээд энэ гэрээний тухай
сонирхоод нэлээд судлаад явлаа. Ер нь бол ковид монголчуудын амыг хаасал гэдэг, боломжийг хаасал гэдэг яг үүндээ ковидээр нүд нэгдсэн. Бүх энэ одоо хууль бус үйлдэлүүдийг одоо сонирхож судлах, хууль журмууд нь ямар байдгийг, ер нь энэ салбарын одоо дүрм журмууд нь хэр байдгийг, ер нь одоо энэ Петрочана гэдэг компани одоо ямар эрх зүйн орчинд хэрхэн яаж ажилдгийг гээд сонирхож явж исэн. Гэтэл яасан бэ гэхээр 21 оны яг ковидын дараа тэр чинь нэг наадам болно болохгүй мөртөө одоо гэдэл явж исэн шүү дээ. Одоо ковид яг дараа. Гэтэл бид нэр чагсаалт цуглаа юмэр байна. Би анх удаа Гриштэйгээ танилцчаад явж байгаа 21 онд. Тэгсэн чинь тэгдгээ. Онцгой байдлын нөхцөл байдалтай байгаа. Одоо 2 метрийн зайтай чагсах. Одоо боломжгүй ер нь бол тэ ингээд чагсаалт цуглаа ингээд 20 та байгаа юм байна. За тэгвэл уучлаа. Тэгэхээр би чинь бодож байгаа шүү дээ. За угаасаа чагсаалт цуглааныг хүлээж авахгүй тэгвэл би дараагийнхаа хувилбарыг гаргаж ирнэ. Шал шалгалт оруулъя. Энэ компани яг л би бүтэн жил нөгөө гэртээ сууж байгаа ковидын үе бүгд гэртээ сууж байгаа. Тэр нөгөө хууль дүрм журмууд зөрчигдөд байгааг бүтэн жил судалчихгүй юу. За тэгээ окей. Тэ за тэгвэл албан шаардлага өгөө. Хэн шалгалт оруулаад өгч. Альва төрийн бас байгууллага туршныг хамгаалах хуулиараа одоо менежментийн төлөвлөгөөний бэлтгэнд хяналт тавих хэрэгтэй. Ийм эрх үүрэгтэй. Ийм хууль зөрчигдсөн нөхцөл байдалтай байна гэд 21 онд шалгалт оруулсан чинь тэр одоо сая солонгойл чинь 21-21-0 330 гэдэг дугаартай эрүүгийн хэрэг яг тэр шалгалтаас эхэлж илэрсэн одоо эрүүгийн гэмтрийн шинжтэй үйлдэл илэрсэн байхгүй юу. За тэгэл тэрнээс хойшоо явлаа. За сая ярьж ин бид нэг 58 км замыг тавиулахаар хэмжээний. Өөрөөр хэлбэл өнөөдрийн одоо бидний энэ сонсоод байгаа 1.2 тэрбум нөхөн төлбөрийн акт тавигдсан. Нөхөн төлбөр одоо оногдуулсан энэ эрүүгийн гэмтрийн шинжтэй үйлдэл бол ерөөсөө экологийн эсрэг гэмтрийн шинжтэй үйлдэл мөн байна гэдгийг гэмбүртэй үйлдлийн шүүхээс тогтоочж байгаа байхгүй. Энэ үнэхээр одоо бидний үнэхээр одоо юу гэдгийг олон жилийн хугацааны энэ бүтээгдэхүүн ах гэрээг гिचээр далдлагдаж энэний цаана ямар ч төрлийн одоо хууль бус үйлдэлийг хийж болоод байгаа энэ үйлдэлийг бид нар харуулахыг зорьсон. Энэ үнэхээр Монголд одоо дэлхийн эдийн засаг ерөөсөө дэлхийн улс орнууд ерөөсөө газрын тас нефт рүү бүгд анхаарч байна. Энэ дайнч бүгдээ нефтээс болоод байгаа шүү дээ. Оросчтой, Америкчтэй, Иранчтай бүгдээ нефтээс болж байгаа. Венесуэл яалаа. Бид нар дараагийн Венесуэл болохыг хүсээгүй байхгүй юу? 18, 19 оноос эхлээд яг энэ рүү анхаарч гисэн. Тэгээ яасан гэхээр манайд Оронтын ингээ харах юм бол энэ 96 оны 8 сарын 9 нэг зүйл юу анхааралтсан бэ гэхээр Доронт аймагт 14 сумын 11 нь одоо ямар нэгэн хэмжээгээр 5,000 гаагаас эхлээд 1 сая гаа хүртэл хэмжээгээр одоо ингээд бүтээгдэхүүн ах гэрээг гихч ийм ингээд цаасны цаана дандаа улсын баяр наадмаар энэ гэрээнүүдийг хийсэн байт юм лээ. Гайхалтай. Тэгээ маш удаан хугацаанд ингээд чимээгүй судалж байгаа шүү дээ. Тэгээд Гришатайгаа явж байгаад ерөөсөө 21 онд яг ковидын дэглэм арай чөлөөтэй болохт нь за шалгалт тэгвэл оруулна гэд ийм нөхцөл. Одоо тэр 21 онд үүссэн тэр гэмтрийн шинжтэй үйлдэлүүдээр нь хэн шалгалтыг хийгээд бид нэр яагаад тэр дандаа 3 сарын хугацаатай за ер нь 3 сараас богино хугацаанд ихэнхдээ явсан. Дээд нь 3 сар болоод байнга очиодсон. Яасан? Ерөөсөө л энд экологийн эсрэг гэмтрийн шинжтэй үйлдэл байгаад шүү гэдгийг ерөөсөө чихэнд нь хоногчтол очиод усны асуудал юм бэ. Хог аяллаа асуудал юм бэ. Аюултай хог эн чинь ерөөс ингэж баг очиход тэр нөгөө нефтийн бүс нутагч чинь бүр ингэ дэлбэрэхэд бэлэн болцсон тийм нөхцөл байдлыг бид нар харуулсан шүү дээ. Тэгэхээр бид нар юу хэлэх гээдсэн бэ гэхээр энэ өөрөө энэ бүтээгдэхүүн ах гэрээ гихч тийм ээ. Энэ одоо цаасны цаана энэ хууль зөрчсөн компаниуд хуулийн одоо зөрчил дээр нь төрж анхаардаггүй одоо засаг одоо дарганж анхаардаггүй нөгөө усын байцаагч байдгүй. Яг үүндээ энэ олон сумдаас усын байцаагчгүй сумд шүү дээ. Сүүлдэл юм басан. Тэгээ бид ерөөс ингэж үннийг илчлэл гэж зорьсон. Тэр одоо бусын юу гэж хэлэхтэй ямар дайрал тавшилт ерөөсөө бүгдээрээ давж гарна шүү. Үнэхээр энэний ард гарыг гэдэг одоо чин хүсэл ирмэлзэл тэрнийг бас ингэж хүлээжсэн маш олон монголчууд гадаадаас хүрт маш олуулаа ингэж дэмжижээс учраас өнөөдрийг хүрт ингэж шүүхэн шийдвэрийг гаргахыг хүлээн бид нар яг үүндээ маш олон одоо золиосыг гаргасандаа бас ингэ таатай байна яг үннийг тэр бас баяртай мөчийг хуваалцах гад. За 100,000 монголчууд одоо гарын үсгээ зурж дэмжижээ ил тодор. Гэхдээ энд бас нэг зүйл байна л да. 1996 онд одоо цагаан дээр хараар үзгэлсэн энэ бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нэрээр халахвчилсан Монгол улсыг шуудаар магтгүй тонон дээрэмдэх. Дээрээс нь энэ байгаль экологид маш их хор охирол учруулж болцсошгүй. Энэ ноцтой гэмтрийн шинжтэй үйлдэлийг нэг иргэнэнтэй ковидын үед цаг цав боломж нөхцлөөрөө төвлөрч уншаад ойлгочод байна.
Гэтэл энэ хугацаанд яагаад энэ төрийн эрх барих дээд байгууллагт байгаа их хурлын гишүүд нь эрх бүхий этгээдүүд нь те энэ дараах зэрэг нараа энэ төрийн албан агчид нь энэ бүтээгдэхүүн авах гэрээг нэг сөхөж хараагүй юм болоо эсвэл яагаад энэ бүтээгдэхүүн авах гэрээ рүү анхаарч анзаарч байгаагүй юм бэ? Ялангуяа энэ одоо сум орон нутгийн удирдлагууд гэдэг асуулт өөр ирэхгүй гарч ирж байна. Тэгэхээр энэ он жилүүдэд тэдгээр хүмүүс одоо үүнийг олж харахыг хүсээгүй учраас хараагүй гэж та бүгд хардаг уу? Эсвэл одоо энийг бүгд одоо магадгүй төрд гарсан эрхмүүд хүлээн зөвшөөрөх юм одоо магадгүй тохироо байд юм болоо гэж боддгоо юу гэж энэ дээр байр суурьтай. Тий, их хурлын байнгын орооноос 22 оны 5 сарын 24 өдрийн тогтоол гарсан бидгийг. Энэ газрын сүнсний бүтээгдэхүүн авах гэрээг одоо Монголд үгээр ашигыг нэмэгдүүлэх тухай гээд нэг гоё юм тогтоолтой. Ингээ харахаар нэг гоё төр зэсгтэй юм шиг. Нэг гоё одоо юу гэдгийг одоо энэ дээр бүгд байж байгаа. Ингээд Алтан ширээгийн одоо үйлдвэрийг одоо ашигтай үйл ажиллагааг дэмжих, Петрочаныгийн байгаль орчны төлөвлөгөөг сайжруулах, Монгол улсад одоо хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх энэ ийм чиглэлээр их хурлын одоо аюулгүй байдал гадаад бодлогын хороонд 22 оны 10 сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг одоо Монголын засгийн газрын тэргүүн оюутанд үүрэг болгосгоо гэл нэх гоё юм ингээд тамгатай тий нэг л гоё юм ингээд тогтоолууд гараад л идэг. Харин тий яг энэ 10 сарын 1 гэдэг өдөр чи эндээс бий болсон юм. 22 оны 7 сард чагсаал цуглааныг хүчээр тараасан 10 сарын 1 гэдэг үг энэ тогтоолоос бий болсон. Өөрөөр хэлбэл их хурлд ингээд анхаарчсэ гэдгээд бид нар амар ихтгэл төгс солонгоч гэсэн хэлж би ч ингээд 8 сард болоод ингээд 22 оны 8 сар гэж ирсэн ингээд адилгаас ингээд тий айгүй гоё өстой тий ингээд айгүй гоё гэгээлгээр авчин штэ тий. Тэгтэл яг үндэ их хурлын байнгын орооны тогтоол нь гарчаад энэ гүрээний одоо үр өгөөж нь өнөөдөр хүртэл одоо нэмэгдээгүй юм төслөөдөлтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би юу ч хэлэх гэдэг нь гэхээр яг ингээд анхаарал байгаа мó хэр анхаарахгүй байгаа мó хэр анхаарч байгаа юм шиг. Тэр халахвчилдаг байж болцсохгүй л үйлс гэж харж штэ. Одоо өөрөө хардаа одоо ингээд их хурлын байнгын орны тогтоол. Тийм байна. Энэ тэгээд нэрээ анхаарахгүй байгаа юм болов уу гэхээр анхаарал байгаа мэлтэл харагдахгүй цаар ингээд тий бас энэ магадгүй ингээд халахвч төдөө байгаад байна гэдгийг та бүхний тэмцэл олон нийтэд ил болгож харуулсан болов уу гэж бодож байна л та. Тэгэхээр одоо болтол энэ гэрээний зүйл залд өөрчлөгдөг гэдэг зүйлийг та сая бас дурдчихш болоо. 96-нд одоо үзгэлсэн энэ бүтээгдэхүүн авах гэрээ 30 жил болоод тэгээд манай улсыг нэг осондоо тонн дээрэмдчихсэн энэ асуудал ил тод болоод хугацаанд тусаад саяхан сунгагдчихсан юм асуудлууд мэдээлүүд байсан. Тэгэхээр энэн дээр нь бас та бүгд бас дуу хоолойгоо хүргэжлэрсэн байна. Тийм энэ хараа миний бас ингээ гайхаад байдаг юм байхгүй юм байгаа байхгүй. 96 оны эдийн засаг ямар ирсэн. Өнөөдөр 2026 он ш. Эдийн засаг ямар байгаа. Тухайн үеийн нэг талхны үн би бол жоохон байсан нөгөө 7 настай 6 настай байсан учраас мэдэхгүй байна. А өнөөдөр талхны үн ямар байгаа. А тэгэхэд газрын тосны яг тухайн үед одоо яаж ийсэн те энэ дээр хийсэн гэрээний дагуу ингээд тарж байгаа өнөөдрийн зах зээлийн ханшин таалагдахгүй шүү дээ. Тэгээ энэ нэг яагаад шинжлэхгүй байгаа юм бэ гэдэг дээр бид нар гайхаж байгаа байхгүй. Тэгээ эндээс хоошоогоо энэ гэрээн дээр шүү дээ хамгийн гол би арт хүнд бас хэлмээр байгаа. Энэ гэрээг ингээд авч болно гэж бид нар өөрсдөө одоо цахим хуудсан дээр ч гэсэн ингээд хүмүүс рүү PDF болгоод ингээд хүмүүс рүү явуулж исэн. Тэгвэл энийг ингээд харах юм бол бүтээгдэхүүн авах гэрээн дээр энэ одоо хизээ дуусгах болох юм гэж асууж байгаа шүү дээ. Тэгээ одоо шинжлэгдсэн гэж ярьж байна. Энэ хизээ шинжлэгдээгүй. Энэ газрын тос одоо тэ тухайн бүтээгдэхүүн дууссан хойно энэ гэрээ дуусна болмоо гэсэн энэ дээр ингээд 30 жилийн хугацаанд дууссан 5 натаар сонгоцсон. Тий. Тэр нөөц дуусах байгаа юм чинь. Тэгэхээр бидний нөгөө 50% болгоод өгөөч ээ. Одоо бид нар юу гэж шаардаад байгаа вэ гэхэлэр энэ гэрээгээ дахиад шинжилээч. Гин чи одоо тэр үеэс чи одоо 30 жилийн өмнөх хэлж штэ тэ талхны үн өнөөдрийн талхны үн хоёртой яагаад тэнцвүүлээд өнөөдөр энэгээр яваад байгаа юм. Энэ гэрээн дээр шүү дээ би бас дахиж нэг юм ингээд одоо үнэхээр энгийнээр тайлбарламаар байна. Одоо ингэж ааш тухайн одоо Петрочаны тачин тасаг компанид ажиллаж байгаа хятад иргэн ч юм уу одоо юу гэдэг те тэр хүн нэг автомашиныг оруулж ирнэ. Түүнийг хяналт шалгалт гайлна. Тэн дээр ямар ч хяналтгүйгээр оруулна. Бүх зүйл нь. Гэхдээ бид нар өнөөдөр өсчин ажиллах гад өнөөдөр хоол хийх гээд одоо юу гэдэг нэг тайны газар ажиллах тусгай зөвшөөрөл авдаг шүү дээ. Энэ гэрээн дээр ямар ч тийм тусгай зөвшөөрөл байхгүй. Хэрэг даваа ирэх. Маш даваа. Бид нар яагаад энийг дэрмийн гэрээ гэдэг байгаа вэ гэхлээр энийг уншиж үзчихэд яг үнэндээ овигц сүрмээр. Гэхдээ яаж ингэж одоо бүхэл бүтэн байгалийн баялагын хар алт сая хэлж штэ тэ дэлхийн нийтээр бид бүгдээрээ мэдж байгаа. Израиль, Иран, Венесуэл тэ Америкийн нэгдсэн улсууд чинь энэ газрын тоснос болол дайцж байна. Хамгийн үнэтэй зүйл штэ. Гэтэл энийгээ бид нар үн төрөхгүйгээр одоо юу гэдэг зүгээр л манай улсад ирээд тавчгаа.
Бүх даваа тал нөхцөл байдлыг нь хангая гэсэн. Үгүй одоо тэгэхээр ийм байгаа үстэй. Би одоо хэлээр ингээд орж би энэ одоо танаа одоо хятад ингээд өөрөөр хэлбэл тэ би хятадаар одоо би энэ Монгол талын нэг юм компанид ажилладаг юм аа. Би машин намайг шалгахгүй гингүүт. Би дотор юу ч зөөвлж болно шүү дээ. Тийм үстэй. А тэнгууд одоо маш олон зүйлийн одоо хардлагууд бас байдаг л да. Одоо жишээ нь хэд одоо манай Доронтын одоо яг энэ хамсгийн талд бол 9 шидийн одоо урмлууд үүдэг те одоо мансууруулагч бай эмийн төрлийн урмлууд үүдэг. Гэтэл энийг ингээд хужаанаар ингээл сайхан түүгээс сууж идэг гэдэг юмнуудыг ярьдаг. Бид нар бол тэрийг магадaltaй гэж боддог. Ягдгүй л тэр машинаар орсон ч гарсан ч тэрийг хяналтгүй байгаа юм чинь. А тэгэхээр бид нар ерөөсөө ингээд өнөөдөр ингээд ганц гэрээг ярьж байгаа. Энэ гэрээг л яриад байгаа те. Гэтэл энэний цаана бид нар ингээд ойлгохдоо дорн тамсгийн талд бол газрын туслах холборлдог гэсэн хятад ажиллаж байгаа гэсэн бүтээн байгуулалт хийж байгаа юм байна. Монгол улсад ашигтай байх л гэж бүгдээрээ тэгж ойлгож байгаа. Гэтэл нөхцөл байдал дээр одоо газрын тус холборлоод байж байгаа биш. Тэн тараа экологийн эсрэг гэмт хэргийг за бааз шээсээ асхан одоо юу гэдгийг тэнд өчнөө хүний амнаас ч ирсэн асуудлууд байгаа шүү. Бид нар бүр байгалаа болиё. Өчнөө гол ус ширхсэн асуудлууд байна. За цөлжилт гэдэг юм аимшигтайгаар явж байна. Би өөрөө одоо Матад цумын унган хүүхэд. А тэгэхэд намайг өглөө ингээ босгоод уул ингээ шаргалцдаг. Зээр байсан. Одоо яг ингээ явхлаар бид нар зээр ингээ ганц нэгээр явхад ингээ үнэхээр ингээ баярлаад байгаа юм чинь. Хүүе зээр явж байна. Үгүй тийм талыг тэгээ одоо буур нойрын гэхэд 2023 онд юм уу те 2 зүйл загас бүр ингээ устсан. Үнэхээр бид нар хардаад байгаа байхгүй. Яг энэ хугацаанд тийм. Яг энэ одоо бидний 5 жилийн хийсэн тэмцэл донд маш олон зүйлүүд одоо бид нар бол ингээ газрын тос олборлт юм байна. Энэ донкон ингээд ажилд юм байна. За энэ нь одоо ингээд тосоо авд юм байна гэдэг жисэн. Тэгээ сүүлдээ ингээд хүн чинь өөрөө суралцд юм байна. Хийж байгаа тэмцэлдээ хардд юм байна. Өөрийн юм шиг ингээ хандд юм байна. Анх би нөгөө 8 сард өгөөд явлаа гэл ажиллаад айгу томроод явсан шүү дээ тий. Одоо миний хэрэг дууссан. Одоо ингээд засгийн газар маань хилцчих юм байна. Бүтээгдэхүүн авах гэрээг маань өөрчилчих юм байна гэдэг нэг юм хөөрхөн гинхэн сэтгэл байсан. А гэтэл 22 оны одоо нүүрсний чагсаалсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд би чинь нүүрсний энэ залуучуудыг бас нэлээд дэмжиж оролцсон. Тэгээд танах бас байсан тий. Тэгээд яг тэр дор гинт чи 400 сая төгрөгийнхаа хэдийг авсан юм. Адил биш чамд өгөөгүй юм шүү. Адил биш чинь шантаач шүү дээ. Гэдэг юмнууд ингээд аяйгүй хэрсэн. Тэгээд мөн адилаагийн одоо аяйгүй ойрын нутаг усныхын хүмүүс над руу мессеж өчөж байна. Тэгээд тухайн үедээ ч одоо адил шиг би мэднэ, удмын мэднэ, чиний араас гутаална. Чи чамд мөнгө өгөөгүй чи мдээгүй мангар хүн бараг ухааны юм ярьж байна. Тэгээд одоо нөгөө хүн л эмчэнтэй шар хөдөлт юм бэлээ. Гинт хажуудахтаа хардаад. Гэхдээ би ер нь болно гэсэн юм шүү дээ. Гинт дургу үрснэ. 10 сар нь боллоо. Гэсэн чи гинт малын өвчин гарцсан те. Нөгөө жагсаалаа хийгээрээ бид нартай тэгж ярьсан шүү дээ тэр дашны юм чинь хэрвээ та нарын одоо энэ тэмцэл ингээд одоо энэ яахгүй бол та нар дахиад дураараа ирээд чигсаарэ замаа хаагаарэ гингүүт нь төр хэлж байгаа юм чинь тий төр хэлж байгаа шүү дээ одоо газрын тосны юуны хэрэг эрхлэх газрын дарга нь хэмлээ нөгөө шар нөхөр чинь бодлого хэлцээний дарга нэр мартчих. нэг шар залуу. Ер нь төр төлөөлөл гарч ирээл салхийг намж байгаа л ингээд аргалаа өнгөрдөг гэсэн юм шиг. Тэнгүүд нь тухайн үед нь бид нар чинь аяйгүй итгэж шүү дээ те. Төрийн маань хүн хэлж байгаа юм чинь бүхэл бүтэн чинь ерхий сайдын зөвлөх хэлж байгаа юм чинь тийм үстэй итгэж шүү дээ. Гэтэл гинт нөгөө 10 сарын 11 сар жир чигсаалч 12 сар болж байгаа шүү. 2 сар хойшлцсан. Би адилаг харж л байла. Явъя гэхгүй байна. Чигсаалдаа явахгүй гэж байна. Үгүй юу илээ гэж хүн боддсон байлээ. Үгүй энэ адилш нэрээ 400 сая юм авчаад одоо ингээд намайг ингүүлээд байгаа юм биш байгаа даа гэсэн. Гинт орой утас зогсноо. Адилаа. Ер нь 10 сарын 1 өнгөрчлөө. Нөгөө бүтээгдэхүүн авах гэрээ юу болов? Засгийн газар биелав сонссонгүй. Одоо нүүрсний чагсаал гэдэг ингээ мартагдчихж байгаа юм биш үсттэй. Ер нь хоёлоо яваал яасан ингээ гатгаж үзэж штэ. Ер нь одоо мөнгө аваад явчих тийм болоо яад юм бол гэсэн. Гэхдээ харин би одоо гайхаалаа гэдэг чинь явах ойлаа гэсэн. Тэр 1 сард байсан те. 11 сард тахгүй. Тий 11 сард гарсан гэдэг. Нөгөө морьтой. Биш. Анхны морьтой байхгүй. Биш нөгөө юу биш золбол төөрхөр олоо очсон байж те 3 сарын давтамжтай 5 жилийн турш гэхэр чинь нөгөө ард иргэдийн одоо яг энэ хүмүүсийн комментод бас яг тухайн үед одоогийн шиг биш л дээ автдаг юм билээ яг үнэндээ тийм мөрөцчихсэн гэж байгаа ш. Тий одоо ер нь ингээд нийгэм цаг үеэ дагаад ч юм уу хүмүүс ингээд дархлаатай болж эхэлж байгаа байхгүй. Магадгүй нэгдлийн мэдээлэлээр хин нэг ингэж одоо гүтгэж харлуулж болдго юм байна те гэдэг ийм дархлаа одоо энэ цаг үед суугаад байгаа болохоос одоогоос магадгүй та бүхний тэмцэл эхэлж байх 5 жилийн өмнөх цаг үед бол чичилж исэн дайралтууд маш их байсан болов уу гэж бодож байна. Тэгээд энэ дээр нөгөө нэг тийм хор болт юм бэлээ. Тэнгүүт адилаа явъя гэж байна. Тэгэд өөр яах юм.
Энэ хүн явхаас өшөөгөр нотлогоо юу байгаа юм. Тэгээ бид нар яг тухайн үед чинь хоёулаа эндээс хотоос гараад гэрээ шатгаа цаашаа гурлаа. Замын унаа цугаал явж исэн үе санагдчихэв. Тэгээд халах голын жолооч бид нартай явчихсан. Тэгээд хэлж байгаа байхгүй юу? Та нар дээр мөрийцчихсэн. Юу гэж гисэн чинь 22 оныхаа 10 сард ирэхгүй. Ирэхгүй тэр чинь 400 сая. Тэд нар ч мөнгө аваа явчихсан. Харъя 90 дээ. 90. Тэгээд очсон. Тэгээд нөгөө авч явж исэн жолооч бүр бахан ханаад явцсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд би энэ сая нөгөө дээрэм гэдгийг би бас дандаа нотлох гэж болохоор энд ийм нэг сонирхол энэ зураглаач марсан гэдэг нэг татаад өгөөрэй. Энд нэг ийм 23 24 онуудад ийм засгийн газрын хэрэгжлэх газрын архив нууц албан хэрэгтэлтийн газраас нэг ийм бичиг авсан байдгийг. Юу вэ гэхэлэр одоо энэ 93 96 оны энэ 21 19 дэх талбай дээр байгаа бүтээгдэхүүн хуваах гэрэж анх Америк компанитай байгуулагдсан гэрээ. За тэгсэн чинь бид нэр яг 2005 оноос Petrochina гэдэг компани ажиллаад байгаа. За энэ гэрээний эрх үүрэг мэдээж ямар ч одоо харилцаанд ороход гэрээний дагуу ажиллана. Бид нэр энэ гэрээний дагуу засгийн газар хоорондоо хийсэн гэрээтэй явж байгаа л гэж итгэж байсан чинь 23 24 онуудад дараалан ийм бичиг авсан байдгийг. За энэ хамгийн сүүлийн бичгийг харуулад гээ. Өөрөөр хэлбэл 19 21 дугаар талбай дээр анх байгуулсан энэ Soco Америкийн нэгдсэн улсын Soco International Police гэдэг одоо компанитай байгуулсан энэ гэрээний эрх үүргийг Petrochina Дачин тамцэг компани энэ ч одоо Монгол үйл ажиллагаа явуулаад байгаа компани шүү дээ. Хятад ард тусад байгаа яг үндэсний одоо толгой компани бол Дачин Oil Field гэж компани байгаа. Энэ Дачин Oil Field гэдэг компанид гэрээний эрх үүрэг шилжсэн одоо хуралдааны тэмдэглэл шийдвэр тогтоол байхгүй гэсэн энэ би яг их хууранд бариад ирлээ. их хүн шүү. Их хүн шүү манайхаа энэ. Төрд болвол тэгэхээр энэ одоо эрх үүргийг шилжүүлсэн ямар ч баримт байхгүй. Байхгүй учраас энэ бол ерөөсөө л одоо Америк хятад хоёр нөхөр хоорондоо Монгол найзаасаа тий Монгол найзтайгаа анх хийсэн Америк нь үеийн нэстэ бүтэхгүй юм байна. Энэ ерөөсөө тий чи авчих гэд. Зүгээр ингээ хоорондоо ингэдэг гинэ. Ийм юм байж болт юм уу? Одоо гурлаа хоорондоо 8 хийсэн. Энэ миний 8 биш юм байна. Чи аав гэд нөгөө гэрээгээ ингээд эрх үүрэг нь аль биесээр шилжээгүй. Ингээд солонгод ингээд гэрээ нь очиж болох уу? Энэ бол зүгээр эзэнд нь мэдэгдэхгүйгээр засгийн газарт нь тий төр засагт нь мэдэгдэхгүйгээр хийж байгаа л энэ дээрэн баггүй. Энэ бид нар засгийн газрынхаа архив нууц албан хэрэг хөтөлтийн газарт нь итгэхгүй өөр юунд итгэх юм бэ? Тэгээ бид нар ийм бичиг аваад хүртэнхээр шоконд орж исэн учраас одоо тэр элдв 400 сая элдв 20 тэрбум тий ийм тийм одоо дайралтад үнэхээр нэрээ хажуугаар чихний хажуугаар өнгөрдөг юм бэлээ. Бид яг тэгвэл энэ амир 30 жилийн өмнөх юм дээрмийн шинжтэй үйлдэл байна гэдгийг төр засгийг нь өөрийн хэлтэл нь ингэж явсан юм байна гэдэг одоо тэр юу гэдгийг багталтай мэдээ байхгүй яг үндэ нөгөө талаас амир гутамшигтай одоо уйлмаар мэдээ байхгүй юу. Тэгээ төр засаг байгаад идэг засаг төрн байгаад гэдгээ баг натлаад хүлээн шүү. Тэгээ энэ дээрмийг яаж чаддаггүй зогсоож чаддаггүй зогсоочлоор очиод нөгөө тийм эсэргүүцэж дуу хоолойгоо тэмцэн нүхтийг барьж хорно гэвэл эсвэл хөлийн ориг тавихаас айхгүй шүү бид нар. Монголдоо байж тий. Үгүй тий. Хөлийн ориг тавихаас үнэхээр айхгүй шүү дээ. Бид гурлаа хөлийн ориг тавилсан мэт. Тэгээ сая хаттайгаар ингээд дарцаа харж исэн хоорондоо. Тэгэхээр бас энд нэг асуудал яригддаг л да бас олонний төдийлөн энэ асуудал дээр тогтож ойлгоогүй гэж магадгүй 310 тэрбум төгрөгийн нөгөө нэг татврын акт байж байгаад тэрийг нь төлөөлөлгүйгээр тий 312 тэрбум төгрөг те энэ Монгол улсад төлөгдөх ёстой татвар юм байна гэдэг зүйлийг гаргаад ирсэн байхад за төлөөд хэрэггүй гэдэг ийм зүйлийг хэлээд одоо хэрэгсгүй болгоцсон албан тушаалтан байдаг шүү дээ. Энэ хүнийг одоо улс үндэснийхээ эсрэг ажиллаж байгаа хүн гэж хардаг. Та бүгд бас яг энэ асуудлыг сөхөө дуурайд явж исэн санагдчихэв. Тухай. Одоо улсын хурлын гишүүн болсон байгаа шүү дээ. Татвар яг одоо тухай заяа бол гэж. Одоо баг би одоо ингээд гайхтыг. Энд чи одоо яг ингээд өөрийнх нь хариуцсан ажил дээр 312 хэрвээ би татвараа төлөөгүй бол манай татвар албаных яадаг үлээ. Шууд лацломб тавиал те хүүгийн хүү бодоолтой данс хаадаг үсттэй. Гэтэл энэ Petrochina Дачин тасаг компани 312 тэрбум энэ чи 17 оноос 19 оны 2 жилийн хооронд үүссэн юу штэ. Татвар нь штэ. Гэтэл тооцоод 30 жилээр гаргуул ямар үлэмж тоогоо. Тийм. Тэгэнгүүт одоо тэнд сууж исэн яг тэр одоо их бүхий албан тушаалтан штэ. Тэрийг нь одоо баг урамшуулж ш. Чи Petrochina-гаас мөнгө аваагүй юм чин улсын хурлын гишүүн бол бид нар хардах хэрэгтэй. Хардж чинь магадгүй одоо Petrochina сайн үйлчилсэн бах гэж харж байна. Одоо таны энэ урамшуулсан гэдэг дээр би бас нэг жишээ хэлмээр л да. Тухайн үеийн том татвар төлөгчийн газрын дарга байсан
Ирхэм одоо тэгвэл энэ татврын ерхий газрын удирд халбан тушаал. Тэгэхээр яалтчгүй энэ шагналаа аваад байгаа юм шүү л гэж. Тийм. Бүр дубаагаар гисэн явж байгаа шүү дээ. Америкийн орнуудаар аялсан тий бид гурав нэг яг том татвар төлөгчийн газар гэж байгаа. Бид нар бүр тийшээгээ ингээд ороод үүдэнд нь за сайн сандаг бол бидний нэг үүдэнд нь суулт хийгээд гуруулаа ингээд шууд завлаа суугаад хариугаа авъя гэх. Магадгүй бидрийг бол маш бүдүүлэг хэлбэрээр тэмцэлээ хийдэг гэж хүмүүс их ойлгодог шүү дээ. Ер нь дандаа л энэ тэнд очиод хэрүүл шуугаан хийж ийн гэж. Яг ийм нөхдүүдтэй биш үү те. Ийм дээрэм хийж байгаа нөхдүүдтэй бид нар ч дээрэм хиймээр шүү дээ адилхан. Энийн төртөнд сууж байгаа их бүхэн албан тушаалтанд нь өөрөөр яаж дүлий төр дуулах юм. Үгүй тэр зодтолтчиж, нүүдэлтчиж, бахирчиж, ойрлжиж яг өнөөдрийн үр дүнг авч байгаа. А гэхдээ эндээс бид нар нэг зүйлийг харж байгаа. Яг одоо таны асууж байгаа шиг те 312 тэрбумыг төлөөлөөгүй төлөө шагналаа аваад явж байгаа гэдэг хардлага байгаа. Одоо тэр мөнх гэрэл илүү те том татвар төлөгчийн газрын дарга нээсэн. Золж оргол илүү. За нэрийг надад сайн санахгүй байна. Тэгээ одоо энэ 312 тэрбум бид нар ямар тач одоо өнөөдрийн үед бол ингээд 5 жилийнхаа зүйлийг ингээд ерөөхдөө багцлж ярих гэж эргэж хараад ярьж байгаа. Тэгээд яг энэ тэнд ингээд орж ийн нөгөө нэг шууд явж байгаа учраас та нар манаас ойлгоорой гэж хэлмээр байна. Тэгээд ер нь нэштэй би яг өнөөдөр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр бидрийг шантаачин те одоо худлаа их оромж та нар ингээд яваад юу гийгүүлсэн юм яг өнөөдөр Адил Шингийн иргэн хин нэгний ээж би ч гэсэн 4 хүүхдийн ээж би ингийн иргэн би энэ одоо энэ бүгдийг хийнэ гэдтэй одоо төрд гараа суудсан олон түмний саналыг авсан нөхдүүдийн хариуцлагагүй байгаа зүйлийг ил гаргаж байгаа иргэнийхээ хувьд нэгдүгээрт хоёрдугаарт адил биш Соронзон болт Солонгоо гэдэг хүн зүгээр л дорнотын тэр нутгийн төрсөгт учраас нутгаа хамгаалж эхлээд нь тэмцээд байгаа юм. Гэтэл энэ болгоныг ингээд мэдээд одоо энэ зургийг харуулъя. Яг энийг ингээд төрсөн нутаг дээр маань нөгөө газрын тос олборлоод те бид нар нөгөө Азийн бар улс болно гэд баярлаад байгаа улсын бид нар ингээд сүултээ ингэж зорьсон. За ингээд том байгууллагуудаар нөгөө алдсан шүү дээ. 2022 оны 8 сарын 1-ний өдөр бид нар нөгөө дашним дөгөөдтэй итгэл алдарчиж шүү дээ. Төр маань дууг нь сонсохгүй шүү дээ. Бүхэл бүтэн тэнгуут нь за тэгвэл булгаагийн дэлгий. Тэгээд газрын төсний тухай хуулийн 7-гийн 4-өр нь 2 ба түүнээс дээш одоо зөрчил болон эрүүгээр хариуцлага тооцоолсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулна гэсэн хуулийг олоод мэдчихдэг байхгүй. Тэнгүүтээ ерөөсөө л тэрийгэ байрсан. Тэнгүүт за зөрчил эхлээд нь бид нар аягүй хэрүү гэж явдаг байсан. Экологийн эсрэг гэмт хэрэггүй энэ мөн үү? За энэ дээр уйлаад дуулаад одоо тий ингээ хинч харсан тий энэ бүр нэг байгууллагатайгаа ирээд газрын одоо зураг байгаа. Камерын кадрт бол хэсэг нь л харагдж байгаа. Тэгэхээр яг энэ мөрчлөн тий 5 жилийн туршид цуглуулсан маш олон нотлох баримтууд байгаад эхнээс нь илчилж эхэлсэн юм байна гэж ойлголоо. Тэгэхээр бас яг эндээс нэг асуулт байна л да. Одоо өнгөрсөн хугацаанд 2 жилийн турш төлөх ёстой байсан 312 тэрбум төгрөг. За одоо өнөөдрийн энэ баярт мэдээ тэр Монгол улсад төлөгдөх ёстой гэдэг акт дүгнэлт гарлаа. Энэ мөнгнүүдийг яг яах гээд байгаа юм? Иргэн солонгоо авч идэх гээд байгаа юм? Бизнес хийх гээд байгаа юм уу? Тэгээ иргэн айдлыг шавах гээд байгаа юм уу? Энэ мөнгө чинь өөрөө Монгол улсад орж ирэх ёстой мөнгө болж таарж байгаа. Тэгэхээр улс орныхоо эрх ашигын төлөө энэ 5 жилийн одоо амьдралаа зарцуулаад 3 сарын давтамжтай хэдэн удаа очиж байгаа. Тэгэхээр яг энэ мэтийг ийм баримтуудыг ингээд англиад ялхавал тоолж үзсэн үү? Хэвээ нэг барагдахгүй яг үнэндээ нөгөө он сар өдрийн яг бид нар ээжтэй ер нь яг ингэдэг байсан. Сүлдээ тоолсон. Сүлдээ зөрчлөөр дараа тоолно. Одоо 14 хоногоос дээш хугацаанд одоо дотортой нэг шалгаж байгаа байхгүй зөрчлөөр. Тэнгүүдээ ингээд одоо өстой яг хэдэн удаа явснаа мэдгүй байна. Заримдаа сартаа, заримдаа бүр нэг ийм тохиолдол байсан санаж байна. Би өстой хизээ мэдгүй төрчихсэн. Аягүй халуун намар байсан. Бид хоёр дөнгөж яг ингээд гэртээ буух гал ээжсэн чинь тэнд Петро Чайна дээр энэ нэсэн штэ нөгөө газрын тос асгасан дээр. За. Тэгсэн чинь хоёлаа нөгөө гэртээ усанд орчоод шууд эргээ гараад явжсэн. Өглөөд оронтоос ирчихэж байгаа юм. Үгүй өглөөд оронтоос орж ирчээд усанд ороод идсэн. Хөөе ийм юм басан биш. Буцгаа. Тэгээ. Бас л том зүрхтэй. Тэгээд яг ингэж явж исэн үе байгаа. Амар халуунц. Энэ бас яг нөгөө одоо яг манай редакцийн нэг юм шатаж нэг асуудлаараас хөөцөлдөж сурвалжлагтай л ижил санагдаад байгаа юм л да. Тэгэхээр энэ одоо Петрочаныгийн асуудлууд дээр бид яаж анзаарсан бэ гэхээр энэ бүтээгдэхүүн авах гэрээ 30 жил болоод дуусгар болох хэвээр байтал сунгуулах чинь гэдэг мэдээлэлээрээ те. Гэтэл энэ сунгалт биш юм маань автоматар ингээд нөөцөн дуусаагүй учраас гээд газар байдал дээр ажилласан манай сэтгүүлчид бас энэ ч байна сэтгүүл зурлаач нь. Та бүхний энэ одоо дэлгээд байгаа энэ нотламжууд чинь яг энэ 26 оны яг өнөөгийн байдлаар яг хിവэрэ байлаа шүү дээ.
Яагаад ингэж илчлээд байх тусам зүгээр нэг акт тавьсан болчоод өшөө төрөн ч юм уу те байгаль орчны тэр хариуцсан байцаагч яам тамгын газар энэ төр тангараг өргөө татвар төлөгчтэй мөнгөөр цалинжиж байгаа маш олон албан тушаалтнууд байгаа. Юусэн ажиллахгүй байна уу? Бүр огт ажиллаагүй та бүхэн ажиллаж байгааг нь яг тий харин тий. Яг наадах хэрэг ингээд гүйцэтгэлийн хяналт тавина. Ингээд одоо бүх арга хэрэгслэр нь төрийн яамын нүртэлчгтэж явчаад явж штэ. Ингээд экологийн шинжилгээ одоо баг хүчтэйгээ штэ. Үгүй энэ чи дургуйч ш маргааш наадан болох гэдэг чи ямар сони юм бэ? Буцын та өсөөд энэ ядраад энэ гач мэрэн штэ наа төрийн чинь нэрээ. Тий? Баяр наадан болох гэж аахгүй. Тэр ямар хамаатай бидэнд тий? Дугаа энэ шинжилгээгээ аваад шинжилгээнийхээ дээжийг ингээд аваад яг энийхээ араас нэхэл хатал болоод яваад идэх байхгүй. Тэгсэн нэг удаа яасан гэхээр одоо энэ өнөөдрийн эрүүгийн хуулиар яллагдаад байгаа нэг талбай дээр нэг га талбай дээр хэдүүлээ хэдэн сарын дараа очсон чи яг хэвээрээ байж шүү. Юу яриад байгаа юм бэ? Эн чинь гэмтэргийн шинжтэй үйлдийг дахин үйлдгээс асан сэргийлэх арга хэмжээ авдаггүй мó та энэ ингээд тойруулаад ингээд нэг юм уу татдаггүй мó зогоо могоон татдаггүй мó хаашаа юм бэ? 2-3 удаага очиж нөгөөтгийн нөгөө их хэмжээний нэг га бүхий талбайг ингээд хамгаалтанд оруулж байгаа ч шээ. Тэ? Тэгэхээр яг сая асууж ин л та одоо эрх бүхий байгууллагууд нь ингээд хардггүй мүү гэж байна. Харамсалтай нь халах гол сум болон манай дорн тамиг бол 14 сумтай. 14 сумын яг одоо энэ уул уурхаа явж байгаа 8 суманд нь байгаль орчны байцаагч мэрэгчлэн гэж байдаггүй. Акт тавьдаг байхгүй. За дам ялангуяа бүр өөрийн нутаг дээрээ Матад суман дээр байгаль орчны байцаагч байхгүй. Одоо бараг 20 жил болж байна. Тэгэхээр бидний хувьд бол энийг юу гэж харж байгаа вэ гэхээр ерөөсөө л нөгөө энэ гэрээнээсээ ахуулаад нөгөө анхны хийсэн үйлцэн энэ 96 оны энэ гэрээ 94 оны гэрээ хоёр бол нэг өөрчлөлтсөн юм байхгүй. А гэхдээ зүгээр манай аймаг дураараа дургиж аваал гэсэн ийм гэрээ. Тэгээ тэр нь ч хэрэгжиж байгаа. Тэгээ ямарваа нэгэн байдлаар байгаль орчны байцаагчийг очихлоор одоо ажилуулдаг. А гисэн мөртлөө Петрочана компани өөрөө байгаль орчны байцаагчтай. А тэгээ байгаль одоо жишээ нь бидний тэмцэл ягаад ингэж маш их олон жилийн хугацааг үзвэ гэхлээр тухайн үед нь акт тавьдаг байгаль орчны байцаагч байхгүй. А өнөөдөр Улаанбаатар хот Дорнот аймгийн Матад сум 2 хичнээн замын зайтай. Албан бичиг бид нар өнөөдөр гэрээсээ гараад яаман дээр явчиж өгөх. Бид нар Матад суман дээрээс энийгээ байраад энийгээ цагдаа нар экологийн цагдаа нараар тогтоолгоод одоо химжилт инээ тэрэ юмаа хийлгээд тэгээд явсараа байгаад ирээд яамандаа өгөх хоёрын хооронд маш их зай байдаг. Яг гэвэл нөгөө мэрэгжлийн байцаагч акт тавьдаг байцаагч байхгүй учраас нөгөө яамнаас яриаггүй. Ийм дүр зураг байгаа учраас энэ улс их орны одоо хөгжил цэцгэлтэнд үнэхээр садаа учраад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг дээрмийн гэрээ гэдэг байгаа нь ерөөсөө л ингээд яриул айгүй их юм байна. Ингээд бараг одоо хэдэн өдөрч сууж ярихаар юм. Яамнаас бараг хүсэлтээр байцаагч томилуулж аваад аваачиж ажилуулад тэр дүгнэлтийг нь албажуулаад тэгээд ингээ өргөл хомдлоо гаргаад гээд ийм процесс яваад байна гэж ойлголоо. Тэгэхээр бид нар энэ дэжтэй бүр яаман дээр нь одоо иргэн миний бие ингээд Матад суман дээр байгаль орчны байцаагч тавиад өгөөч гэд маш олон удаа хүсэлтийг тавьсан. Амаар төрийн нарийн дээр нь ч орлоо, сайд дээрээс нь ч ойлаа, бодлогын хэлцийн дараагаас нь ч гуйлаа. Яг өнөөдрийг 5 жилийн дараа гэхэд нөгөө стил байхгүй. Байцаагч байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө талдаа нөгөө байгаль орчны байцаагч байлаа гэж бодоход ядаж энэ дээр наагч тавьд үлдээд шүү дээ. Тэгэхээр Петрочана Дачин тансаг компани дургүй шүү дээ байцаагчтай байлгахыг. Бид бол тэгж хардж чинь тий хүсгүй байна. Хүсэлтийг нь хангаж шийдвэрлээд байгаа шүү. А тийм учраас өнөөдөр иргэн солонгоо, иргэн соронзон болт, иргэн адил биш тэгвэл ийм юм бол бид нар өөрсдөө сайн дурын байгаль орчны байцаагч нь хий. Өөрсдөө нутгийг хамгаалъя. Тэр хүмүүсийн шантаачин энэ тэр гэж хэлэх манд падлиж байхгүй. Манд хамгийн зөв үрс юм энэ байгаа байхгүй юу? Дам би түр ярьжсэн шүү дээ 2000 орчмоороо ингээд сүргэлдэг зэр маань. Энэ лайвн дээр би уйлжсэн. Бүр ингээд толгойг нь өргөлөө хамраасан цус ингээд сад тавьж исэн. Тэг яг энийг өөрөө хүн газар дээр нь очиж үзэх. Эндээ нүдээр үзэх. За одоо энэ болохоор энэ химийн хортой бодисыг ингээд шууд стандартын бус газар хадгалж байгаа. Хадгалахаас гадна энэ оны байдлаар хөрс рүү нэвчүүлж исэн тохиолдол. Ямар ясагсны үед илэрсэн шүү. Энэ хэвээр тий. Тэгэхээр одоо энэ олон баримтуудыг цуглуулж бид нар одоо усны гэрээ дөнгөлгүй 20 сая тонны юугүйгээр хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр манай усны газар одоо усны байцаагч ингээ маш олон төрлийн нөгөө байцаагч нар байгаад байдаг. Гэтэл энэ дээр анхаарлаа хандуулахгүй байгаа учраас төрд ийм одоо мэрэгжлийн хүмүүс байхгүй байгаа юм чи бид өөртөө л тэмцээ өөр яах юм эцээ үзье. Эцээ үзэх нь юу юм? Бүтээгдэхүүн авах гэрээг 50-50 болгуулъя.
Нөгөө талдаа энэ компанид Монгол улс иргэнтэй шүү. Монгол улс эзэнтэй шүү. Монгол улс за төр нь ажиллаа хийхгүй маа гэхэд төрөө хөдлөж чаддаг иргэн байдаг юм шүү. Энэ улсыг хариуцлагатай бид нар энэ уул уурхай PetroChina-гаас гадна хүчнээ уул уурхай компаниуд байгаа. Бид нар тэгвэл уул уурхай одоо өнөөдөр явж болно. Бид нар энийг эсэргүүцээгүй шүү дээ. Монгол улсыг өнөөдөр нар гитлэн сайхан хөгжүүлж байгаа бол бид нар чимээгүй л байл да. Таны миний үзэж байгаа таны Германд өнөөдөр PetroChina гэдэг компаниас одоо бид нар 20 сая тонн өгөөд 10 сая тонн өгөөд гаргацсан байгаа ш. Одоогийн тоо байдлаар та нар статистик мэдээллийн гадраас хараарай. Гэтэл нэг ширхэг жорлон бариагүй. Тэр нутаг дээр нь. Гэтэл хотод байгаа манд юу ах вэ? Тэгчээд бид нар өнөөдөр байцаагч авахгүй ингээд нутаг улс зөвлжүүлээд ан амтнаа хүүлээд ингээд очивол бид нар өөрсдөө сайн дурынхаа одоо тэмцлээ хий. Гэлээгээд өөрөө өөрснийгөө бид нар нэвтрүүлээ лайв хий. Олныхоо дуу хоолой олъё. Ерөөсөө лайв хийгээд энэ хэрүүл тэмцэл хийгээд байгаа нь олон түмэндээ л хүрчихэ. Бодит байдлыг яг бодит байдлыг харуулсан. Тэгэхээр шууд амжилт. Тий. Та нар ичгүй бол те байцаагч тавихаас ичгүй байгаа бол иргэн очиод ажиллачээ. Бид нар хинээс ч цалин мөнгө нэхэхгүй. Хаяа яг бид нар ард түмнийхээ одоо хүчээр хандив мөнгө цуглуулад явж исэн ч үе байна. Өөрөөсөө Германд ороод чиний цалин босноо, миний цалин босноо те. Ингэжээж бидний өнөөдрийн үр дүнд хүрч байгаа. Энэ дээр тэгэхээр одоо юу гэдэг бид нар хинт ч одоо юу гэдэг одоо хинээс ч гавьяа шагнал хүсэхгүй. Энээс цаашаач бид нар өшөө үр дүнг гаргаж тэмцмээр байна. Хизээ байгаль орчны байцаагчтай болох юм. Хизээ энэ уул уурхайн компаниуд хариуцлагатай болох юм. Хизээ ард түмэнд түүнийхээ өрөөгөөжийг үздэг болох юм. Тэр үедээ л бид нар өстө декретэндээ гарна гэдэг шиг амралтандаа гарыг. Тэгээд нөгөө түүгээр бидний энэ тэмцлийн бас нэг үр дүн байгаа. Ганцхан бид нар PetroChina дээр ингээд PetroChina гэл компаниуд байна гэж ойлгож байгаа. Гэтэл биш дээ те. Одоо бид хоёрын сая энд нэг зураг явж исэн. Маш олон туслан гүйцэтгэх компаниуд байдаг. Хүмүүс бол ойлгохдоо нэг ингээд нэг хятад ирээл байж идэм байх те. Одоо энэ PetroChina гэдэг компани идэм байх гингүүт. Сайхан нөгөө манай төрийн яамдууд нь хідэн сайхан биенлүүгээ нөгөө цаасаа чулууддаг шиг PetroChina дачин тасаг компани. За угсралтын хийдэг нэг компани байна. Өрөмдлөгийн хийдэг нэг компани байна. За хоол хүнсийг бэлддэг нэг компани байна. Туслан гүйцэтгэх компаниуд. За одоо хортой хог хаягдлын одоо ингээд шатаадаг те. За энэ одоо Daashn-гийн компани гэдэг одоо энэ барилгын хог хаягдлаа ингээд. Тэгээ бид нар ч тийм эндээсээ сүултээ ингэдэм билээ хүн. Ер нь ингээд нөгөө тэмцэл хийснийхаа үр дүнг үзээд ингээд улаарт юм байна. За дам ялангуяа нөгөө шантаач чинь худлаа штэ. Чиний их оромч гэж юу байдгийг та нараас мөнгөний араас л явж байгаа штэ гэдэг гүг өөрөө бүр ингээ гол зураад ингээ майжаад зарим тохиолдолд хүчтэй болоо явчихсан. Маш хэрвээ хин нэг нь зүгээр чи мундаг штэ те чи мундаг хүүх юм чинь одоо ингээд мундаг штэ гэвэл хүн хошоо суучих юм билээ. Магадгүй наазгаар хандлага. Тий наазгаар тэнгуут би тэгж хэлсэн хүмүүстээ бүр аюух баярлалын өнөөдрийг хөшүүрэг болсон. Буцалж өглөө шүү. Энэ үргэлээ шүү гэж. Дээрээс нь энэ нөгөө нэг PetroChina-г одоо энэ дээр ингээд үр дүнгууд ингээ харагдаад байна штэ. Эхлээд нь бид PetroChina-тай үзэлцээдсэн бол сүүлдээ шууд туслан гүйцэтгэх рүү н ороод нөгөө юу вэ PetroChina гэдэг компани цаана гэрээ хийцэнтэй туслан гүйцэтгэх компаниуд нь бүр өстөө нөгөө ийм байтугай юмнууд харагдчихж шүү дээ. Дотор нь ороод асуудлаа мэдээд судлаад бас хууль эрх зүйгээ судлаа. Тэгээд дотор нь ороод задлаад эхэлсэн байна. Тий. Тэгээд яхаа одоо ингээд бидний саяны энэ гаруулад байгаа бүх нотлох баримтуудыг бид нар нэгтгэж жагаад нийслэлийн ерөнхий прокурорын газар руу одоо ингээд гомдол хүсэлтэй гэсэн бид нар бүр буцаагдсан ч удаа байна. Төрийн бус байгууллагаараа одоо нутгаа орчоо болсон ч төрийн бус байгууллага гэдгээр бид нар бол ихэнх нь толгоогоо хийж явсан. Сүүлдээ дахиад сонор дуудлага гэдэг төрийн бус байгууллага нээлээ Хэрлэн голын дугуйлангын хүмүүс гээд гэрээшээ маань ингээд гурлаа тустай бүр юу боллоо. Нөгөө энийгээ л яллуулах гэдэг шүү дээ. Тэгээ нийлээд байгууллагууд болоод дахиад хамт. Тий. Иргэн нь хүчгүй бол байгууллага болчвол арай хүчтэй болов гэж. За төрийн бус байгууллага болъё тэгвэл. За иргэн чиний ирэх ямар зөрчсөн гэж чи суудаа байгаа шүү. Чи матад сумын иргэн биш ээ. Чи энэ одоо иргэдээ иргэн биш шүү. Бүр тэгж байдалд орж исэн учраас сүлдээ. За тэгвэл төрийн бус байгууллага орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болоо гэдэг. Энэ яг 5 жилийн хугацаанд яг үнэхээр яг нэг өдөр ч гэсэн ер нь амгалан сусуудаа байхгүй. Бид нар бүх ил зүйлээ алдаагаа засаж оноо болгож оноогоо өнөөдрийн ялалтын хэмжээнд болохын төлөө зорьсон. Тэгээд яг ингээд ер нь ингээд гуруулаа итгэл сэтгэлээрээ нэгдээд зүгээр ялна гэсэн энэ нөгөө нэг тэр яг одоо юу гэж хэлэх юм бэ? Тэр итгэл гэдэг зүйлд хүнд айгүй тийм чухал юм байна. Тэгээд
бүгдээрээ гурван талд гуруулаа бичгийг судлаа. Дам ялангуяа одоо газрын тосны тухай хуулигч одоо АБ-г мэдж гин хог хаягдлын тухай хуулийг одоо бүр ингээд хараад энэ ингээд нөгөө мэрэгжлийн экологийн цагдаагаас илүү болдог юм билээ шүү дээ. Нөгөө мэрэгжилтэн болоо явчихдаг юм билээ шүү дээ. Хог хаягдлын тухай хуулийг 13-ыг зөрчсөн байна, 12 байна, англиагүй байна гэдэг ингээд газар дээр нөгөө талдаа айгүй сонирхолтой юм байлээ. Ер нь ингээд тэмцлэгээд явгад маш их зүйлийг мэддэг юм байна. Маш их зүйл дээр хатуучил суудаг юм байна. Мөн одоо юу гэдгийг шацууртай болд юм байна. Дээрээс нь мэдлэг оюун ухаан адаглаад ингээд би одоо бас нэг сонин зүйлийг ярих гэж байна. Эмэгтэй хүмүүс гингүүл одоо юу гэдгийг нэг айс ичсэн гэдэг яг үнэндээ ингээд Улаанбаатар хотоос бол адилаатайгаа хоёулахнаа л гардаг замд. Эсвэл заяа манус байсан те бас тодорхой 3 эмэгтэй гараад гэрээ шатаа нэлээ дөрвөлхнэ. Эсвэл гуруулахна хөдөө хэр хоноод явж исэн үеийг би өнөөдөр ерөөсөө ярмаар санагдаж байна. Тэгээд тэмцэл гээл гүч очоод тамсагтай л очоод ингээл орилол бакра лайв хичээл болчдөг. Хичээд явцдаг асуудал. Иргэд ингээд хүмүүс яг тэгж ойлгодог байхгүй. Нэг тэнд бужигнуулаад нэг хандлтын төлөө яваал те. Одоо юу гэдэг эсвэл одоо улсын хурлын гишүүн болох гээд чи PR хийж гинаач гэдэг юм уу? Эсвэл чи шантаач хийгээд PR хийж гин. Энийний ард маш их хүч байдаг. Маш их нөгөө нэг сэтгэлийн хат байдаг. Тэгээд маш их зүйлийг сурсан. Адгийн наацхан зүгээр хээр ингээ ганцаараа бицсахад ингээл таалцсан штэ. Зүгээр хүн явж байгаа юм шиг чимээ сонсогдох ч юм уу те. Айж чичгүй зөндөө байсан. Тэгээд тэр цаг хугацааг хамт туусан санаад маш их баярлалаа гэж хамтрагч нартай хэлмээр байна. Тэр бас эндээс бас нэг зүйл ажиглаж чинь л да. Одоо 3хан Монгол залууч яг нэг зорилгын төлөө нэгдээд энэ он жилиг буюу энэ 5 жилийн хугацааг 3 сарын давтамжтай хэдэн удаа явсаа тоолоогүй. Дээр нь энэ олон зөрчлүүдийг хэдэн зөрчил илрүүлснээ бас тоолоогүй. Энэ хүрхэхэд энэ одоо 30 жил Монголыг охироосон байгууллага нэг алхам бол ухарлаа гэж харагдаж штэ. Тэгэхээр магадгүй 3хан Монгол нэгдээ зориулж чадж байгаа бол 30 Монгол нь ямар байх вэ? 300 Монгол нь ямар байх вэ? Цаашлаад 3 саяла бид нэгдэж чадвал ямар байх вэ гэдэг нөгөө харагдаж ийн л гэж хэлэх гээд байна. Би юу ямар байна? Сая Солонгог ярихтан саналаа. Энэ нэг га энэ лаг энэ бүр нэг га авахгүй айгуу том. Тэгээ энэ дээр очиход нэг Солонгос нэлээд том гэцтэйсэн. Тэгсэн чинь уйлдаг байхгүй. Би өстө ахиж матад руу ирэхгүй дээ. Би ахиж л ирэхгүй. Ийм муухай амиа утсан залуучууд тахтай. Тэгээ та нар очиод тэг ингээд нэг хүрц бариад ингээд ухаад өгөөч гэд тэр яг маргааш нэг овооны тахлаг болох гэж ирсэн юм. Лох маягийн тайлах найзаар. Тэгээд бид нэр зориуд ер нь очиж сори. Тэ? Энд байдаг хэдүүлээ очи эднийг нэг удаа та нар ингээ хүч болоод өгөөч. Ингээ хүрзээ бариад, лома бариад эн чинь айгүй хэрвээ энэ рүү унаад ороо шууд ямар ч амьд хүн гарахгүй байхгүй юу. Тэгээд хилээд үзье хэдүүлээ явъя очие гэд очисон чинь хүүхд харахын ч байхгүй л гэн хонь харахын малчингуул гэнэ ердөөл ер нь явхан алгаа. Тэгээ би ч нөгөө яг гэвэл тиймэрхүү хариултыг өмнөд ингээд яг үйлдэлээр нь харж исэн болохоор уйлаад бүр ингээд амар шаналаад бүр ингээд стресстэж байсан үе туулжсэн болохоор Солонгог уйлахлаар нь жоон дотроо инээд бүрээд эцтэй амар том гэцтэй бүр ингээд нөлөөсөө авчиад би ахиж гэсэн матад руу ирэхгүй. Уг нь энэ чинь нөгөө бидний эх орон бид нэг л Монгол. Тэгээд энэний цаана би юу хэлэх гээд байгаа вэ? Яг одоо хэлж ирсэн ингээд хүмүүс ингээд лайвны цаана ингээд тэ хасаа ингэсэн шаа цагтаа хаашлаа. Үгүй яг үндэ бол тэрний цаана шал өөр л юм болдог. Тэгээд хариуцлага ярмаар байна. Одоо ингээд жишээлхэд энэ Эко Ормол гэдэг компани энэ одоо нөхөн сэргэлтээ ийсэн гэдэг байгаа нэг юу багхгүй юу. Энэ дээр ингээд цагдаагийн ер нь бол одоо ингэж нөхөн сэргэлт хийцэн байгаа хэлбэр нь юм. Дээж авсныг нь бид нар санахгүй байна яг үндэ эколог. Сүүлдээ энэ дээж нь алга болно. Гой юм болно шүү дээ. Нөгөө хөлзөө ямар хоорондоо байгууллагын ямаргоо шидээл байгууллагын үгүй манайх бишээ хоорондоо шидээл ингэн. За тэгсэн бид нар юу харсан бэ гэхээр хүмүүс та нар тэмцээд л идэг тий. Үрдэн байдаг юм уу? Үгүй үрдэн байна. Яаж харагдаж байна гэхээр одоо жишээлхэд ингэж нөхөн сэргэлт хийж тий хийдэг хин нэгэн улс төрчийн зөвхний компаниуд тийш орчтгай байлдаг юм байна. За юухгүй тэнд чи очиж нөхөн сэргэлтийг хийж наад хэдэн зуун мянган долларыг чи авч тэр гурвын булаа болоод яах вэ? Очоод лом ингээд л нөгөөтг нь лом доошоо ингээд тосолоод байгаа байхгүй юу? Тэ зүгээр алуу ломоо аваад ирдээгээл доошоо ингээд яг очир батын дээлээ мэлаадаг тэр донконы хажуудалт тахгүй юу? Энд нэг л биш. Ломоо аваад иргээд яхад л зүгээр ингээд доошоо ингээд ломны тэр чи уул нь шороо штэ бид нар шороон дээр гатгаж байгаа ш тэгэхэд тос ингээд ялгараад байгаа байхгүй. Тэгэнгүүт юу вэ гэхээр нөгөө нэг тэрэн дээр нь нөхөн сэргэлтийг хийчээ гэдэг нөгөө нэг улс төрч нарын компаниуд ч очихоос айдаг болт юм байна.
Гэхдээ эн чинь те эргэл тэнэг биш шүү дээ. Тэр адил солонгоо тэнэг биш шүү дээ. Тэр дорнотын залуучууд тэнэг биш юм байлээ. Тэд нар чинь бас ялгаад идгийн, гадарлаад идгийн нэг стандарт нэг юм яриад идэг шүү дээ. Бид нар наад руу чи орохгүй гэдэг нөгөө нэг нүд халахвчилсан тийм одоо үйлдэлд арилдаг юм байна. Компани хариуцлагын хувьд бид нар тийм л юмыг цаад үр дүн тэгж биднэрт мэдрэгдсэн байхгүй юу? Одоо нэг хүн хэлж байгаа юм. Яг та нарын тэгж очисон тэр газар дээр манай компани орох гэж байсан. Хими аялдаг тэр одоо нөхөсөргөлтөн дээр орох гэж байсан. Хэвээ орсон бол яг та нар тэрэн дээр очисон шүү дээ. Тэгж л нүдний булаа болохгүй байх шээ. Очоогүйдээ баярлж чинь тэр компани тэр тендерт бид нар оролцоогүйдээ баярлж байгаа гэдэг. Тэгж хүн хүртэл ярьж ирсэн байхгүй юу? Тэгэхээр энэний нөгөө тэмцлийн цаана өөрөө зүгээр ингээд л те үргэс авч байгаа юм шиг л ийм зүйлийг хүмүүс яг өмнөдөө хүсдэг үгүй маа. Эний чинь цаана маш олон тэр 30 жилийн хугацаанд энэ гэрээний дагуу те одоо ямар ч зөвшөөрлгүйгээр ажиллаж болно, бүх төрлийн зүйлийг хэлээрээ оруулж гаргаж болно гэдэг энэ тийм ийм дээрмэн гэрээний чинь цаана маш хариуцлагагүй үйлдэл байсан шүү. Хариуцлагагүй уул уурхаатай бид ингэж цаашаа явах юм уу? Хариуцлагатай болоод тэ төр засагч хариуцлагатай нэгдэг, ард иргэдэнч тэр анхан шатны засаг дарганч одоо хариуцлагаа шаардаж чаддаг. Яг тэрнийхээ үр шимийг орон нутгынч, улсанч, иргэнэнч хүртдэг. Ийм л бид нэр одоо хариуцлагын механизмыг бид нэр хүсэж байгаа юм. Яг тодорхой нөхцөлд яг одоогийн энэ цаг үедээ тусгасан байдлаар улс их оронд үр ашигтайгаар энэ манай улсын газрын баялаг тий одоо нөгөө нэг баялагтай эзэн байя гэдэг үг төдий биш, энийг яг бодитоор болгохын тулд яг л энэ мэт байгууллагуудаас эхлэх нь зүйтэй харагдаад байна шүү дээ. Тийм. Тэгээд одоо нөгөө хариуцлага ярьж байгаа дээр тий би ингээд зарим зүйл дээр гомддог байхгүй юу. Тэгээ юун дээр гэхэлэр 3 хүн дээр ингээд аягүй том ачаа өгсөн юм шиг. Та нар Петро чанарын яваалсан гэж алга болсон худлаа хийсэн штэ гэж тэгдэг. Тэгээд өнөөдөр би яг тэгж хэлж байгаа хүмүүсээ ам руу алгадж байгаа юм шиг надад таатай мэдрэмж төрж байна. Тэгээд нөгөө ярьсан ирүү чилнөхөөс ш яриулсан ирүү чилэхгүй гэдэг шиг те. Энэ ингээд өнөөдрийг хүрэх хугацаанд бид нар ингээд байж болох хүний одоо тисэж болох бүх зүйлийг дам ялангуяа эмэгтэй хүний миний хувьд бол түрэн ярьж штэ уйлсан гэд ягаад тэрэн дээр уйлж байгаа гэхэлэр тэр миний яг шороо өдөж тоглож гисэн хүүхдүүдээсэн. Тэгээд би одоо ярмаар байна. Яг тэрийг би тэдрийг өмгөөлж исэн. Одоо нөгөө Петро чанагийн турбаг хулгай гэдэг те шороо оронд явцсан. Тэгээ энэ хоёр хэлдэг байхгүй. Танаа матын залуучууд тэгсэн гэж хэлсэн мөтн. Ингээ сонсоог юм шиг те хамгаалж штэ. Миний ах トゥ амраг садам биш штэ. Тэрийг ярих болий те өөр юм ярий гэдэг энэ хоёроо ингүүлээд байгаа байхгүй юу? Би нутаг орноо те нутаг усныхаа хүүхдүүдийг би тэнд харилж штэ. Тэгэхэд миний өөдөөс нэг л удаа надад тусуулаач гэв. Би тэгээд яг гарч ирээд би та нараа шүлэн байна гойгоогүй шүү дээ гэж ирээд ингээд сэтгэл амар өвдөжсэн үе би сая бодож тэгээд ер нь хариуцлага гэдэг нь эргэн тавар аягүй чухал хариуцлагатай байж эхлээд нь. Та өнөөдөр хийн гэж чадвал тэрнтэй эзэн байж. Дам ялангуяа би энэ үгийг төрд сууж байгаа. Би энэ сандал ширээнд дуртай би энэ мэрэгжлэр ажиллана гэж сууж байгаа төрийн албан тушаалтнууд, эрх бүхий албан тушаалтнууд яг энэ шиг хариуцлагатай байх юм бол өнөөдөр хин нэгэн иргэн, хин нэгэн одоо тэмцэгч гарч ирээл, хин нэгэн иргэн гарч ирээл, хин нэгэн шүүмжлэгч гарч ирэх байхгүй шүү дээ. Тэгэхээр манай улс хариуцлагатай болчих юм бол уул нь айгүй хаана айгүй хэрэгтэй байгаа. Бид нар 3 хүн нэгдэж болж штэ түр хэлж дээ. 3 сая иргэн нэгдээд энэ бүтээгдэхүүн авах гэрээг хамгийн багадаа бидний яг байж болох хэмжээгээр нь бодож байгаа. Яг дундуур орж ирээ 100%-ийг бүгдээрээ улстай авъя гэж байгаа. За мэдээж эрэг одоо хиттийн компани Монгол улсад хөрөнгө оруулалтаа хийцэн тий. Одоо 30-аад жил үйл ажиллагаа явуулсан байгаа компанийг хөөгöd гарах, буутчих. Өнөөдөр адилхан маань надад бас нэлээд гомрохоо ярина лээ. Маш олон хүмүүс тэгдэг. Чи буутчих. Чи тэр нийлцэнгийн дэлбэлчих. Шүтэн зураад хайчих гэдэг. Тэгээд нөгөө талдаа бид нар ерөөсөө өнөөдрийн үр дүн хүрэхин тулд тэр олон сонин үгнүүдийг тэр олон мөнгө авсан тэгсэн ингэсэн гэдэг жидэг. Эцсийн бүлэгт бид нар өнөөдөр эх орныгоо хамгаалъя гэж тэмцэж байгаа. Уул уурхайн компаниг хариуцлагатай бай гэж л тэмцэж байгаа. Бусдаар хийсэн бүтээсэн зүйлийг нь устгая, шатаач, хин нэгний амийг хөнөөч гэж ерөөсөө тэмцээгүй. Дээрээс нь эх орны маань энэ байгалийн баялаг нь ард түмэн бидэнд дүр өгөж өгдөг байгаа ч. Бид нар хэрэгтэй төслийг гацаах гэж тэнд ерөөсөө зогсоогүй. Үнэхээр нүдэнд өгөрөөчтэй энэ улс их орон хөгжмөр биш. Бид нар хөгжил яригж байгаа зүйл дээр очиж бахираагүй байхгүй. Хаана аюулчраад байгаа юм? Хаана юу нь буруу байгаа юм? Энийгээ засаж залруулаач.
Тэ? Бас яг шудраг элсний зарчимд нийцүүлээч гэж хэлмээр байгаа байхгүй тий. Энэ манай улсын газрын байлиг байхад энэ гэрээний зүйл залтаар манай улсад ямар ч өгөөжгүй байна. Шудраг ёсны зарчимдаа нийцүүлээд энэ гэрээн дээр ийм юм өөрчлөлт орохоор байна гэдгийг тусгаад манай улс тодорхой хувиа аваад тэр сум орон нутагт нь ч өр өгөөж нь ордог гэсэн үү тий. Ингээд явбал Адилхан санаж байна 2023 оны байгаль орчны яамныхантай бид нар шууд нөгөө Петрошаныгийн захирлуудтай уулзчихсан Ширэнарт. Тэгээд тэрэн дээр яг Монгол хүнийхээ хувьд яг тэрэн дээр нөгөө лайвн дээр яг тухайн үед бид нар ч өөрсдийнхөө уцаар л хийж байгаа учраас одоо мэрэгжлийн юм баг ингээд нөгөө микрофон өдр байгаагүй учраас Монголын ард түмэнд хамгийн миний одоо яг иргэн миний хувьд заяа дахиад биднэрт алдсан гэдэг юм шазуур цус үг нь юу байсан бэ гэхээр Петрошаныгийн одоо дарга юфэн лөө өвчлээ те хүн босч ирснэ тэгж хэлжсэн. Та нарын над лайв хийгээд байгаа сүлжээг бид нарт тавьсан. Та нарын энэ уцаа цэнгэлж байгаа тогийг бид нарт тавьсан. Энэ дотор ингээд гал хаст юм бэл. Өнөөдөр бидний хичнээн 10 сая тонн газрын тосыг авч явчаад тэд нар өөрөө өөрсдийнхөө юмыг авах гэж л тэр тогийг тавьсан, тэр сүлжээг тавьсан, тэр замыг тавьсан. Тэгвэл тийм л мундаг юм бол ягаад Дорн аймгаас Матад цум руу хар зам тавиагүй? Асфальтын зам. Халахгүй цум руу ягаад асфальтын зам тавиагүй? Тэгэж хэрвээ асфальтын зам тавьсан тэгээд бидний үдэс тэгж хэлж бол би амаа өвдүүлээд гарна үсттэй. Тэгээд тэрэн дээр нэг юм Монгол хүний нэг юм нэг цус буцалдаг штэ. Алалцнаа та нартай гэж гарсан. Яг тухайд. Өөрөө өөртөөхөө ямиг аюу хурдан байдлаар өнөөдөр газрын гүнлөө химийн бодисыг шахаж ийна 2000 м, 2-3 мянган метрийн гүнд гэж яриад л байгаа юм. Бид нар энэ дээр нэрүү үсгэцэн гэж байгаа. Энийний цаана юу явж байгаа? Та бидний ундны усны тийм үү? Тэр хайшаа аюул байгаа ш. Тэ? Тэгэхэд тэнд газрын гүнд ингээд ус тэд нар яаж байгаа юм? Тэр яагаад энд химийн хордоо бодис шахаад байгаа юм бэ гэнгүүт бид нар олборлолтоо төрсөх гэж 19-оос одоо олборлолт гарахгүй байна. Одоо 21 рүү явлаа гинэ. Гүй энэ улсын эзэн хийн, зочин хийн. Гүй тэр одоо өөрийнхөө юмыг ярьж байгаа юм уу? Тэгээ тэрэн дээр яг ингээд бүр ингээд даазгаа бодлоод за адилаа минь бид нар хоорондоо бас ингээд нөгөө энэ 2000 км замыг туулахад юу эсийг ярих вэ? Ямар ч сүлжээгүй шүү дээ. Харамсалтай нь та нарын тавьсан сүлжээ гэж гуцаад байгаа нь нөгөө 19-р талбайдаа л барьж байгаа сүлжээгээ ярьж байгаа юм. Бусдаар одоо Матаас бүхэл бүтэн 150 км явхад нэг ч сүлжээ байхгүй. Тэгэхээр нөгөө эзэн зочны харьцаа нь өөрчлөгдөд маш олон он жилийг илээч гсэн учраас энэ хүмүүс бүр ингэж одоо магадгүй манай улсаас энэ газрын баялагийг нь олборлож ингэж үйл ажиллагаа явуулж өөртөө илт даваа ашигтай байдлаар ажиллаж байгаа мартаад умартаад хэдийнэ бүр ингэ тогтцсон мэтэр харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өнгөрсөн 5 жилийн хугацаанд одоо та 3-ын та 4-ийн тэмцэн тэмцлүүдэд монголчууд 100 мянгуулаа нэгдэж гарын үсэг зурчээ. Өөрөөр бичлэн болон би сэтгэлээрээ ил тодоор дэмжиж байсан хүмүүс нь хэр олон байв. Эсвэл зөвхөн одоо энэ янз бүрийн байдлаар харлуулж, гүтгэж, доромжилж, нулимж одоо ингээд сэтгэл зүйн байдал руу чи халтаж ирсэн илүү олон байв уу? Яг ер нь энэ олон шууд амжилтуудын ард бас ямар их хүнд бэрх асуудлууд яг хөлөөж суугаад бууж өгмөр санагдсан тэр хугацаанууд шантармаар санагдсан үеуд хэр олон гарч исэн юм бэ? Бас л магадгүй хариулт нь бол тодорхойлно л да тоолж байгаагүй гэдэг л хариулт байгаа. Би яг хоёр зүйлийг ерөөсө хизээч марцдаг. Тэр яг 2022 оны 11 сард яг зулбаад цагдаагийн албаагч дарчуунаас яг тэрний лайв ч байдаг. Тэгээд адлагийн маань лайв бас яг хамт байдаг аахгүй харилцаа номер бас битэр нөгөө шууд тулгамдаад ирсэн учраас тэр лайвыг бол сонсгоё гэж бодож байсан. Тэгээд тухайд ингээд цагдаагийн албаагч бийд ёс бусаар харьцаж те унгааж зулбуулчаад тэгээд миний араас чи худлаа ирсэн. Тэгээд тандаж те миний очисон эмнэлэг болгоныг шинжилгээ өгсөн одоо үзүүлсэн эмнэлэг болгоноос очиод тэгээд ялчгүй нөгөө урд нь ч нөгөө би энэ хоёртой илээг байсан л та тухайд. Тэгээд яг Улаанбаатар хот руу Дорн аймгаас би ганцаар иржсэн байхгүй юу. Тэгээд дамн дээрээ тавих нэг ширхэг чимгүй. Би ингээ амар халуурсан. Бүр ингээд тэгээд жолооч нь ингээд намайг таньчихж байгаа байхгүй юу. Чи тэгэж яваад ир намайг тэнцүүлж байгааг ерөөсөө мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэл яг тухайн үед би яг ингээд Улаанбаатар хотод налаах руу ингээд орж ирээд би зандаа нэг л удаас ирсэн. Ерөөсөө ингээд ухаангүй унтаал. Тэгэл ингээд хөлс ингээд биеэр ингээд. Тэгээ яг нөгөө тэнгэр дээр би будаг байхгүй юу. Тэнгэр худалдааны төв гэдэг шүү дээ. Тэн дээр яг буугаал манай нөхөр намайг шууд ирээл
харснаа. Миний царайлуу харснаа. Хүүхдээ яасан. Чи яасан. Гэт яг тэгж асуух үе надад яг ингээ байж боломгүй би яг юу хийчихэд ирвэл гэж бодд юм лээ. Тэгээд тухайн үед ингээ 2 хоног би нөхөртөө юу ч хэлээгүй. Надаас юу ч битгий асуу гэсэн. Амар хоолоос ууцсан те. Тэр хүүтэн байсан. Тэгээ хатгаа авцсан байсан билээ. Тэгээд тэн дээрс би нэг цагдаа нарын аюу муухай зүйлийг анзаарсан. Тухайн үед нь зүгээр ингээ цагийг эргэх цагийг буцааж болдог бол алх голын имлэгийг дуудаад өгөөч гэдэг миний хүсэлтийг хүлээж аваад тэн дээр зүгээр л нөгөө тогтоодог ийм тарай ингээд аваад өгсөн байсан болвол магадгүй одоо болох боломжтой байсан зүйлийг ингээ боломжгүй болгох тэр хэмжээнд хүртэл нь явсан дээр ингээд маш их харамсдаг ер нь. Тэгээд яг гэртээ ирээд гівтж явахдаа хүнжлээ толгойдоо өрөө хийгээд 2 хоног би яг ингээд миний бич дэлтгүйсэн. Тэгээд нөхөр маань ингээл орон дотор маш үлийн үзсэн. Яг тэр үед надад хэлж ирсэн. Солонгоо чи яваал гэдэг эцсийн бүлэг чи шантаач нэрт. Яг юуны төлөө ингэж явж байгаа. Чи одоо хараа өөр хүүхдээ ингээд алдцсан те. Одоо яам гэж чи бодож байгаа. Чи надад юу ч битгээр би гуйж. Гэт гівтж явахдаа за ингээд үүгээр надад цэцэг тавьж байгаа юм байна. Маш том санал гогж байгаа юм байна гэж би өөртөө хэлж ирсэн. Тэгээд яг одоо ингээд бодхолоор яг сарын дарааш би адилаар ирсэн. Дахиад нөгөө хорчин зам маань хөдлөд болдгоо. Өгсөн бас би аварч чадаагүй шүү дээ. Би тэгвэл тэр хүүхдийн араас би өнөөдөр дахиад тэнцэх ёстой юм байна. Бүр өшөө бүр ингээд нэг шадрын зам хөдлөө. Дүн өвлөөр яг тэр нөгөө морточ гисэл. Яг 12 сард те. Нөгөө гам мам хийдэг юм байхгүй. Тэгэж явж илаа. За бас нэг тохиолдолд бүр адилаа заяа. За тэр одоо яг л хаврал юм да те. Айлын гадаа эзэнгүү шүү дээ тамсгийн тал чинь. Яа энийг л ахтаа те нэрээ амар халуун. Тэгээд эзэнгүү нэг айлын бидний таньдаг айл л та зайлал 19 байдаг. Тэгээ очисон чинь гэрн харагдчихэл шүн очиод тэгээ гурлаа майхнаа бүр амар ядарч байгаа байхгүй бүр үнэхээр би бас яг жирэмсэн байсан. Тэгээд тухайн үед ингээд айлын гэсэн чинь нохоо нэ. Тэгээ гэрн чойчтой. Тэгээ адуу хэдэн адуу хашаатах юм. За эднэр ирэх юм байна гэд. Тэгээ нөгөө үүрээр нэг очиж байгаа шүү дээ шүн. Тэгэнгүүтээ ягаад чи гурлаа майхнаа яхасаа залхуураад ерөөсө гадаа нь хүлээж игээд хаяад ингээд унтаад өгдөг байхгүй 100 байсан учраас айлын эзэн нэрэндээ гэд тэгсэн чинь яг ингээд яасан чи адилаа босоол тэрнгээр явж байна амар халуун бүрээстэй ингээд дотор очимдоо дус байхгүй тэгсэн чинь нэг нохоо лайтай хажууд нөө сүдэр бараад яг ингээд ялаа шавуулаад ингээд нохоо чинь ингээд айгүй их ялаатай штэ тэгсэн чинь нохоотой нөгөө айлын сүдэр булаацалтаад тэгсэн чинь манай хүн солонгоо чи босчооч тэгэл тэгж чинь би тийм дуурлал өглөөл унтаад байгаа. Жох унтмаар байна шүү дээ. Ер нь амар нөө жирэмсэн хүн чинь тэгсэн чинь заяа гөхрээд эргүү болгаач бай чи босчлоо машин л ороо унтчихлаа гэсэн чинь үгүй би бүр бие дэлэхгүй зүгээр л намайг 5 минут унтуулчихдаг уу. Гэдэг яг тэр тухайн үед яг би бодчихсон аахгүй. Хүсэн бас нохоотой хүмүүс сүдэр булаацалдаж те энэ муу булгаач тэгснэ тэгээд байгаа. Нөгөө заяа энэ хоёр маш шоолоод байгаа. Гэхдээ чи яаж яхад нэг хэл ойлгодог юмтай хэрэлдэлтэй гэж аахгүй. Эзэнгүү хэр чи яасан өмхий хар хүүрвэ чамаар тойроод ялаа наад ялаа чи нунтуулахгүй байна гэд ингээд сүдэрт гихчихсэн үе маань санагддаг. Тэгээд яг тухайн үед яг тэр нөгөө ингээд нойрноосоо сэрч чадахгүй тэр нохоотой сүдэр булаацалж байгаа. Яг тэгж бас бодчихсон. Хүсэн бас би ер нь те миний хувьд л яг болий гэж бодож байгаагүй. За ингээд гэрлөө ороход хизээ нэг өдөр намайг угаасаа тий нэг эцэнгүү тоосоо ирэндээ би тэр үед хийсэн бүтээсэн зүйлтэй амьсгал уралч. Гэтэл бодолтой одоо ортол явж байгаа тэгж л явдаг байсан. Болохоор за би ингэж болчих гэдэг ерөөсө бодол ерөөсө тээж үзээгүй. Одоо сайн ингээ бодоодсэн чинь яг хөвжөлтэй өглөө гоё юм ярьж штэ. Би тэгээд солонгоо би өстө ахиж матт руу ирэхгүй гэхдээ би инээд хүрээд байгаа нь яг тэгж бодох тусмаа ингээд алцаад үзэлцээд ингээд хор шар ингээд идэх болохоор тэгээл инээд түрээд хоёлаа тэр шүнжэнгөө ингээд тэр гэрт ингээд тэ унтаагүй. Тэгээл хоёлоо юм яриад ахиж хизээч ирэхгүй. Хизээч ирэхгүй баслаа. Хизээч ирэхгүй гэдэг тэгд юм аа. Тэгд юм аа гэж шолоод инээд яг инээд түрээд байгаа байхгүй. Яг тэгвэл тэгэх тусам ингээд хүний хор шар одоо би бол нэр бодё. Яа тэр ямар азар нэрээ тэр 400 саяыг авсан дадаа гэдэг ингээд яриа гарсан юм би.
тэгж яриаггүй бол энэ үрт бид нар явахгүй байсан шүү дээ. Солонгоо гэд хоорондоо инээлцдэг байхгүй юу? Нэг талдаа бас тийм дээр нь энэ магадгүй яг ингээд ил тод гараад ингээд үгээ хэлээ үзэл бодлоо илэрхийлээд явж байгаа нь бас дахин тэр газар орныг зорж очих шалтгаан нөхцлүүд нь өөрөө яг өөрийн чийлдэгээр нийцаагаад байна шүү дээ тий. Бодит байдал бол өөр шүү гэдгийг энийг заавал тэр бүр дахин тайлбарлаад авах шаардлагагүйгээр. За зарим тохиолдолд харлуулж гүтгэж доромжилж байгаа хүмүүс яг тэр асуудлууд нь одоо та бүгдэд хөдөлгөөн хүрэлгүйгээр илүү эрлэж хурцлаад энэ хүрсэн байж болох. Нэг өнцгийг ил тодор харуулж өглөө. Дээр нь энэ төр засгийн арга цаасан шийдвэрүүд тий яг ажиллах гэж байгаа юм шиг тэр ихтгэл үнэмшил төрүүлж байсан он цагууд бас энэ хүрэхэд нөлөөлсөн байна гэж харлаа. 5 зүйл залтыг хүсээд анх хандаад хөдөлж исэн залуучууд өнөөдөр тодорхой ингээд хитэд үр дүнд хүрсэн байна. Цаашлаад үр дүнгуудээ бас үзэхээр үргэлжлэх байх. Мэдээж энэ асуудал бол дуусахгүй юм байна гэдэг агуулгыг бол олоод харчлаа шүү дээ. Энэ дээр нэг юм хэлмээр байна. 5 шаардлага бидэнд байдаг гэж хэлсэнтэй анх. Тэрний маань 3 биелсэн. Нийгмийн хариуцлагын гэрээний хувьд бид нар халахгүй болон Махтад сум дээр тэрбум 200 сая төгрөгийг жил болгон тавилж чадсан. Яг тухайн үед энэ мэдээг сонсоод ингээд хэрвээ бид үүнийг шаарддаг бол тэр 2 сум тэр мөнгө орохгүй шүү дээ. Сум орон нутагт асар их бүтээн байгуулалтын одоо хөрөнгө санхүү шийдээд өгсөн биз тий. Тэгэнгүүт эндээс урам авд юм бэл. Оо гурлаж чадчихлаа шүү дээ. Инээж исэн. Цагдаа нар хүртэл буцаад ингээд баривчлал явж гэнэ гэдэг нөгөө програм дотор 69 дотор сэгсүүлээд явж хатал хэлж байгаа. Үгүй энэ зам нэрэл та нар тавиус. Нөгөө зам дээр чи бид нар явж байгаа үсттэй тий. Нэрээ үнэхээр үнэн штэ та нарын шаардаад гэд хэлжсэн алпаагч хүртэл бид нартай ингээд баярлаа гэд тий. Үнэхээр энэ зам штэ. Тэгснэ ингээд халах голын нэг иргэн хинч ерөөсөө тийч хэлж байгаа юм билээ. Танихгүй хүн над руу ингээд бичлэг явуулдаг байхгүй юу? Та гурвын энд үүлээ үзэж тавиулсан замаар бид нар ингээд 58 км ч гэсэн миний нуруу амарч जैन. Баярлаа гэж хэлжсэн. Тэгэнгүүт одоо надад зураг нь бэдийн яг ингээд 58 км гэсэн зам дээр очиж зураг авахсан. Тэгээд тэр болгоныгоо тухайн орон нутгийн хүүхдийн хувьд харах тоолондоо ингээд аяйгуу тийм аз жаргалтай би өөртөө бараг зориулаа хөшөө хийцсэн юм шиг санагддаг. Үр дүн нь ингээд ил харагдаж байгаа болохоор амар их баярлалаа. Тэрнтэйгүүрээ янгуудаа бүр яагаад ч ингээд нэг юм огшоол бид гурвал хийж чадсан шүү дээ. Тийм учраас бид нар одоо энэ олон үр дүнгууд байгаа. Нэг нь болохоор хамгийн сүүлийнх нь ерөөсөө энэ том зорилго маань тий том үр дүн. Тэгэл эхэлсэн цэг дээрээ эргэж очиод энийг Монголын ард түмэнд улс их орондоо тий ашигтайгаар дээр нь одоо яг бид гурав гэж ярихад танаа хамтрагч те тэр эрхмийн талаараас магадгүй хамтрагчтайгаас хэлэх зүйл байгаа. Соронзон болтойгоо ингээд дандаа л 3 хүүхэн гэж ярьдیں۔ Хөрх юм. Тэгээд эрхтэй. Тэгээд соронзон болд маань ингээд ямар ч цаг байж аавал ноён уул. Тэгээд бид нар заяа одоо тэр нохотой яадаг илүү тэрний дараа нь илүү гадаа биц гад гуруула үхэр таарангуут нь бицдэг байхгүй юу? Шүн хав харах уу. Тэгээдсэн чинь адилаа бодгоо. Бид хоёр хоёлаа буугаалсан чинь заяа гинт тэгж байна. Хүш үхэр дотор бицэж болдгоо гэсэн. Амирхандаа нөгөө юм бараада бицэж байгаа шүү дээ. Эмэгтэй нөгөө айж байгаа учраас тэгэл гисэн чи гинт ингээд чихүү зүрэл нуруугаар ингээд бицэжсэн чи солирдог байхгүй юу? Чи мэдрэл мутан мааш би жирэмсэн шүү дээ. Би айж ин гэдэг байхгүй. Үгүй нэрээ тэгдэгс хорт бос гэлдэг байхгүй юу? Манай өнч дотор байж байна. Унтж байгаа. Бид хоёр болохоор нөгөө банк машинаа ээлжилж барьдаг гэсэн байхгүй. Тэгээ би яг нөгөө би давхар исэн учраас тийж нөгөө амраад иж чадахгүй байнга л ингээл санаа зовлттой. Ер нь бол тийм бидэг шүү дээ. Тэгээдсэн чинь заяа тэнгуут нь чи одоо солиотой маашин хүн айлгаачих юм гэсэн. Тэгсэн чинь нөгөө чи би ягаад норлоо гэдэг нөгөө намаа үхэр дундуур хайчаа гүгэд орчдөг. Бүр ингээд нэг сонин бараг л ингээд өмдөө дутуу шигээл татаал араас нь гүүж байгаа байхгүй. Тэгээ миний гүүх юу байх юм бэ өөрх юм амар том гизтэй. Тэгэл яг ингээд машинд оруулсан чи хажууд юм яваад байгаа юм шиг нэг тим айц. Тэгэл хоёлаа замдаа тэгсэн чинь нөгөөх чинь манай заяа айгуу тийм ер нь юу ахгүй юу. Энгийн нэг тийм шоогч тийм хүн байхгүй. Хорчин бас хажуугаар нь шоочтэй. Тэгээд тэгсэн чи хажууд явж ирсэн хоёлаа нөгөө айцсан хоёлаа гаднаас ороод ирж. Тэнгүүтээ яг тэр чигтээ хоёлаа нөгөө унтахгүй байхын тулд айхаа эренгут илүү ингээд сэргээд байгаа байхгүй. Тэр хоёлаа нилээ аимшиг юм ярьсан чинь сүлдээ чи ингээл хоёр биелүүгээ би ч бүр заяулаад нөгөө заяа маань машин барьж ийсэн ингэж тэгсэн чинь солонгоо би яг ядраад байна л гэдэг байхгүй. Тэгээ хоёлаа зүгээр буугаад юугаа сольчи нөгөө өрүүлээ сольчи гэдэг байхгүй. Хоёлаа хоёр биелүүгээ харсан бууч чаддгүй те. Нөгөө нэг айцсандаа тэгэл яах хоёлаа л гэж энэ унтчихлаа.
Тэгснэ тэг чинь солонгоо миний найз миний урдурд авч гэж машин дотроос бууч шаахгүй. Хоёр би нэг жолооны хоёр том манай зай чинь нэлээд том биш дээ штэ. Нэлээд том гэжтэй хоёлаа зориллоо. Солилоо. Тэгээдсэн чинь хоёлаа нэлээд явлаа. Тэгээд яг 19 саяг харагдаад ирдэг. Тэнгүүт нэг гэрэл харангууд хүн жоохон тайвширдаг. Тэгээд яг тэн дээр гурлаа майхнаа бариад хэр хонсон шүү дээ. Тэгсэн чинь өкрөлөө ажууд буухгүй шүүл гэж байна. Ядаж гэрэл харагдсан даа гэд гурлаа хэр майхнаа бариад тундаг байхгүй. Тэгсэн чинь гурлаа хайр шивэрч энэ загнаад голоор нунд би ч ирэмсэн юм чинь гээ. Тэгээ гурлаа гурван би захад дутхгүй гээл нөгөө майхан дотор унтчих чаддгүй. За тэгэл үүр цайлгалаа. Тэгчээд яг гэрээшээ араас одоо нөгөө машинтай ирдэг байхгүй. Тэгээд илэрсэн тийм. яг гэрээшээ ингээл ирсэн чинь хэдий үүр цайсан ч гэсэн тэр нэг хүн эмхтэй хүний айц байд юм. За эрэгтэй хүний ноён нуруу нүмер нүлэг энэ юм биш. Айцгүй байх юу. Тэ хамгаалагдсан мэдрэмж аваад ингээд тайвшруулж эрэгтэй хүн байгаа гэж одоо жишээ нэг юм ингээд нэг эрэгтэй хүн хоолоогоо засгаад л тайвширчдаг. ингээд гэрээшээ ирлээ зүгээр ингээд гадаа машинтай ингээд нэг гой хөгжмөнтэй цацж ирж байгаа шүү дээ машиндаа хажууд. Тэгэл тэгэхэд хүүр эрэгтэй хүний чинь ноён нуруу эмэгтэй хүн ингээд бид нар зарим үед нэг ганц би ээжүүд л тэгдэг шүү дээ. Бид нар ч тэр ч мөнгө олчиж гин бид нар амьдралаа аваад явж гин эрэгтэй хүнтэй хөнгө амьдарч гин. Яг ямар үед эрэгтэй хүний ноён нуруу хэрэгтэй юм бэ гэхэд бид гур яг хоорондоо тийж ирсэн те. Эрэгтэй хүний ноён нуруу энэ юм биш гэдгийг яг хизээ хойно ойлгосон. Тэгээд гэрээшээ маань ер нь соронзон болд маань бол ямар ч цаг үед бид нар яг ингээд одоо ярхан цаашаантай адилхан дээр маань их муудалцдаг хоорондоо. Чи би дээрээ тулаад машиныхаа хаалгыг саваад зайл дээрээ тулна, хуц үйл дээрээ тулаад нэг машинаас буулгаад баас олоогүй 2-3 км хаяна. Тэ хоёр биендээ тун. Манай гэрээшээ ингээд бит хоёрын хэрүүлгийг сонсоод ингээд хуруугаа ингээд болоо миний аягаар. Чи юу гуцаад байгаа чи энэний талд байгаа мөнгөт. Чи санаа оноогоо илэхээр даа. Бүр ингээд чихвчээ ингээд зөөчсөн. Тэгээд энэ бүх зүйлд миний хоёр найзыг яг инкийг л хүлээж байгаа. За та хоёр хэрэлдүүл уцын булгаад аваа шүү гэж байгаа. Түүнийг сагсаар ирсэн биз дээ. Тийм. Бүх зүйл дээр одоо альныхын ч альныхын ч талд зогсож байгаагүй. Хизээч бит хоёрын хооронд хов болоход өчнөө тийм мөнгө төгрөг авсан тийм юм гэхэд хизээч тэр үеиг дандаа эр хүнийхээ зөргөөр номхоож исэн. Найзуудаа урдаа айгүй том тавьсан зоригтой шүү дээ. Та хоёрын хэрэлтгийг л хүлээж байгаа шүү хүмүүс. Ер нь тийм. Та хоёрыг хэрэлдлээ гэхэд би хинээс нь ч ноён нуруугаа буруу харуулахгүй гэж одоо эрэгтэй хүний тэр орон зайгаа гоё нэ тэгж мэдсэн байна те. Тэгээд жишээ нь морьтой би бас нэг зүйл дээр гэрээшаага ингээд айгүй бахархдаг. Морьтой нэг чагсаал хийсэн. Тэгээд адилаа маань халахгүй сумруу цагдаа дутах гэж ирсэн те. Гэрээшээ тэр хоёулах нь морьтой үлддэг байхгүй. Тэгээд би бүр ингээд яг чичрээд нөхөх гээд байгаа байхгүй. Бүр яг ингээд гар ингээ мдээгүй болсон нөгөө морин дээр явж байгаа шүү дээ. 99 гэсэн үү шүү. Тий, яг 9 хэл. Тэгээд ингээ үйлрэл очижээ тий. Тий, ингээд яг нүдэ гаргаал ингэсэн чинь оролтны энэ цан нүүр ингэж нөгөө гуйдаж нөгөө морин дээр явах чинь хамгийн амар юм тэр үед юм билээ шүү. Тэгэл бисэн чинь гэрээшээ би тисгэ байлаа л гэдэг байхгүй. Тэсэн чи гэрээшээ гэдэг байхгүй. Миний найз амар гой гүнзгий амсгаа өөр юм бод. Битгий бие чанга би бүр ингээд зүгээр ирүү ингээд салах гад ингээд гэдэг байхгүй. Тэгэл л яг ингээд миний хөлийн уруу мэдээгүй би одоо жолоогоо барьж чадахгүй. Миний морь яж хат нэлээд омглон морьоос одоо бичлэн бас байдаг шүү дээ. Авч тавих гээд байгаа байхгүй. Би ойчгоо мэдээд шүү дээ. Тэр чинь нөгөө яг ингээд морьо ингээд барьж чадахгүй. Тэгэд гэрээшээ манд гэж байгаа байхгүй. Солонгоо зүгээр л гой гүнзгий амсгаа бүх юм сайхан болно. Адилаа маань ирж байгаа. Хоёлаа бүр болохгүй болол. Ялтуугаас ирж. Адилаа ирж байгаа гэдэг гэрлийг надад өгөөд нь штэ. Машин ирж байна. Одоохон. Тэгээ хоёлаа ингээд цогоо тойроод байгаа байхгүй тэрүүхэн тэндээ. Тэнгүүд мормон нөгөө нэг ингээд хөлстэй байжгаад бас бөмбөгнөлөө даарсан. Нөгөөч улам бас ингээд байгаа байхгүй. Тэгээ яг тэр үед ингээд гэрээшаг ягаад чинь энэ хүн миний юу илээ? Тэ? Яагаад намайг ингэж хурцлж байгаа вэ? Зорилго маань том юм да гэдэг ингээд би хизээч гэрээшээ тэрийг хэлж байгаагүй. Тэгээд одоо юу гэдгийг солонгоолыг буучи. Би тэгээд ингээд нөгөө миний олмыг би бүр ямар ч өөрийгөө хяналтгүй бүр тийм болтлоо дарж ирсэн байхгүй. Тэгэл гисэн чи ингэж аахгүй. Солонгоо гараа хоорондоо үр. Миний жолоог ингээд барай хажуудлаа. Чи мориндоо битгий санаад би чамд көтлөе гэж яагаад. Хоёлаа гараа ингээд нөгөө. Тэгээд яг тэгжил яг л хэлж гэрээшээ хэлснээр тэр чинь яаж яхад бүр 200 гаруй км ч явж байгаа шүү. Алхгол руу 400 км-ийн хүчин цагдаа. Тэгээд адилаа иржсэн. Тэгээд гэрээшагийн ингээд яг өнөөдрийн хүртэл баг хамт олон болоож явхад бүхий л цаг хугацаанд одоо тэр зодтолтож нүдэлдэг ч хэсгүүд байдаг. Эрэгтэй хүнийхээ хувьд бүх зүйлийг гоё зөөлж өгдөг. Бүгдийг дандаа зөв тийш нь харуулдаг. Бүх зүйл дандаа яг аав шиг маань
Амар сайн гэр зарим үед нэг нөхөр шиг маань те. Ингээ бүх зүйлд маань бүх айцгүй бүх тэмцэлд маань хамт байсан. Тийм учраас Гришада бол маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд ягаад чи одоо ингэдэг шүү дээ. Одоо бит хоёр бол хотод идэг. Тэгээд Гришага сандий ингээл гинт дээр ингэдэг байхгүй нэг сүүлдээ юм зуршилтай болчт юм байна ер нь. Явахгүй бол санаа амархгүй. Тэгээд саяын яг шүүхийн 2 жилийн хугацаанд бид нар 1 жил нь бол хууль дүрм журмыг мөрдөөгүй явсан. Тэгээд бидэнд хамгийн хэцүү байсан зүйл нь шүүх рүү шилжсэн байгаа тохиолдолд тий бид нар хөндлөнгөөс орцох хэрэггүй болчихж байгаа байхгүй нөлөөлөх шүүхтэр энийн бан ингээ эцэлгээд хахад бид нар тэнд очиод түүгээдэж болохгүй шүү дээ. Гэхдээ 1 жилиг бол үнэхээр тэгж явсан. Тэгтээ бид нар бол шүүхийн хэмжээнд нь хүргээгүй. Тэгээд яг 1 жилийн хугацаанд ард түмнэр шантаачин та нар мөнгө аваад алга болсон бидтэй гэж 1 жилиг ингээд чимээгүй өнгөрөх үнэхээр там байсан. Тэсэх төвчг тий. Зүгээр л явмаар исэн. Би мөнгө аваагүй штэ гэдгээ хэлээд гэхдээ бид нар энэ том асуудлыг энэ том үр дүнгийг хүлээж байгаа хүмүүс чинь тэрийгэ барьж чадахгүй байх гэж байхгүй штэ. Битэр чанаа яатсан л гин тий. Чи яагаад ирэхгүй аа л гэж. Бас асуух болгонд энийг өөрөө тайлбарлаад ахын ингээд хүнийг амар их ядраадаг амар их энэ ингээд хуулийн зөвлөлтөөрөө нөлөөлөх гэдэг англи руу бид нар орох гээд байгаа учраас хүлээлтийн байдалтай байна гэдэг эхний нэг 10 хэллээ 100 хэллээ магадгүй цаашдаа бол ингээд тий ингээд хүн ингээд шантран нийцсэн гэдэг л юм байна. Төө буйнараа болдог гэж бодож гаралтай нөгөө боксын авраг хүртэл тгээс сайхан. Тий боксын авраг нь. Яасан бэ? Хоёр яатсан тий. Яагаад чимэг болчихв? Хуулиар хоригдсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэдгийг ингээд бүх нийтэд те магадгүй бүх дэлхийд бүх монголчууд сонсогдохоор ганц л хэлмээр байгаа байхгүй. Гэтэл ингээд байнгын ихэр бас төвхтэй илүүсдэг баг. Тэгэхээр танаа одоо хамтрагч залуу тань бүсгүүчүүдийнхээ ноён нуруу өмг төшгөн байж одоо яг л төвийг сахиж энэ үнцэн бүхий энэ одоо олон шийдвэр тушаал тогтоолууд гарахад нөлөөлжээ танаа бас энэ гар нийлсэн залуус бас маш их талархлаа гэж хэлмээр байна. Нийт ард түмнийхээ өмнөөс те яагаад гэвэл энэ бол нийт монголчуудын нийт Монголын ард түмний эрх шиг яригдах асуудал байхгүй. Дээр нь одоо өнөөдөр бас ингэж энэ 5 жилийн туршид одоо 3 сарын зайтай бүхэл үйлрэлд зорж очсон асуудал бүрийн ард таатай таагүй маш олон дурсамжууд байгаа. Тэгээд яг энэ нэгэн сайтын шууд амжилтыг үзэж байгаа үзэгчдэд цусган чулуу ингээд ил тодор дурдаад те бас мэдээлэл гаргаж хэлж илэрхийлсэн та бүгд бас баярлалаа гэж хэлмээр байна. Эцэст нь нэг асуултаа энэ юу вэ гэхээр өмнө нь бид төрд тангараг өргөсөн эрхмүүд магадгүй төрийн эрх барих дээд байгууллагт байгаа албан тушаалтнууд гэж бодоод итгээд төрөө төлөөлүүлж байгаа гэж хандаад одоо магадгүй ийм арга заасан хизээж хэрэгждэггүй шийдвэр тогтоолууд аваад явж исэн бол ядаж тэр хүмүүсийг Монгол улсын иргэн гэдэг хүний хувьар за ер нь нийт одоо иргэдтэй хандаж яг юу гэж хэлмээр байна. Яг энэ асуудал дээр бас бид яг нэгэн зорилготой байж 100 мянгуулаа гарын үсэг зурж чадсан юм чинь энэ манай улсын газрын баялаг бид өөрсдөө эх орондоо эзэн байх ёстой гэд яг энэ цаг үед бас та хоёрын одоо гарах үгс хэлэх өнцөг ямар байна? Одоо бол яг бидний үрдө хүсэж байгаа юм. Нийт монголчуудын хүсэж байгаа зүйл. Ерөөсөө л энэ Монголоос одоо гадагшаа экспортод гарч байгаа нефтээ өөрсөндөө үр дүнтэй ашигладаг ийм цаг үеийг хүлээж байгаа юм. Дэлхийн улс орнууд бүгдээрээ л энийг хүсэж шээ. Дэлхийн дайнууд бүгдээрээ л энэ рүү анхаарч шээ. Тэгтэл энэ энэ дээр алтан дээрээ ингээ суучхад гуйлагчин хിവэрэл яваад ах юм уу? Тэ энэ хувь заяатайгаа эвлэрэх юм уу? Эсвэл энэ хувь заяагаа хин нэгэнд даатгачаад хаяад тэ одоо ингээд Тэндээ бас тийм мөхөл рүүгээ ер нь бол муугаар хэлж ингээд энэ чигээр ингээд урууданд ороотод ингээд мөхөл рүүгээ очих юм уу? Эсвэл жоохон сэхэл аваад эн чи юу вүлээ гэж жоохон харах өнцгөө мэлмигээ сонроо арай өөр төвшөнд аваачиж энэ нэрээ те энэ баялагийг үр одоо дүнтэй үр ашигтай байдал дээр үнэхээр төржсөг анхаарч ингээд 3 сая монголчуудыг арга биш ашиг амьдруулах боломж байдал тий амьдруулахгүй энэ чигээрээ явах юм уу гэдэг дээр бас ингээд төрцөг анхаарах ёстой цаг нь үнэхээр болчихсон. Үнэнд гүйцэгдэж байна л гэж хэлмээр байна. За миний хувьд болохоор эдрийг бас нэг хальт харуулчих. Энэ дандаа дууд хууц. За 300 мянга гэж байгаа. Энэ адил биш соронзон болд гэж гурууланд нь яг ижилхэн байгаа шүү. Энэ би өөртөө байгаагаа. Тэгээд энэ 5 жилийн 4 жилийн хугацаанд бидний за нэг би хамгийн сүүлд нь хэлээд тэгээд
За энэ хараа. Энд дээр ч гэсэн дахиад ийм эерэг үр дүнгууд гарсан шиг эрүүл мэнд дээр нь одоо энэ хуулийн хэлтийн байгууллага дээр нь энэ торгуул гэдэг шийдвэрүүд бас хөргүүд ингэж цугларсан байна. бид нар энийг хайрын цахиа гэдэг Дорн аймагаас. За дандаа энэ болгон 300 бидний явсан болгоныг сая тооцсон те ярьсан бид нар тоогоо алдсан. Тэгээд яг тэрэн шиг дандаа ингэж 300 сая төгрөг торгуулсан. Гуруулаа шүү. Явах болгондоо бид нар төрдөө 900 сая төгрөг тушаадаг. Явах болгондоо. За хамгийн сүүлд нь 2026 оны 1-р сарын 12-ны өдрийн ийм дуудах прокурорын дуудаа ирүүлэх протокол тогтоол дуусгацсан тий. За яг л одоо танах шиг. За энд болохоор 2 сарын 14 хоногийн дотор ирэхгүй бол шууд баривчлана гэсэн юм залттай прокурорын дууд. Тэгээ энэ дээр ямар зүйл ангиуд байгаа вэ гэхлээр Petro China Дачин тасаг компани газарт лайв хийсэн. Зөвшөөрлөхгүйгээр бүлэглэн гэж байгаа бид гурыг. Тэгээд өөр чи юу лээ нөгөө нэг инээдтэй юм. Амгалан 50 байдал. Байгууллагын амгалан 50 байдал алдагдуулсан зам хаасан гэдэг ийм шалтгаанаар яг одоо юм эрүүгийн ялтан болох гээд сууж байгаа. Тэгвэл өнөөдрийн би яг энийг юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр би дайхгүй. Ягаад гэвэл бид өнөөдөр шүүхээр Petro China-г гэм буруутайг тооцоолж тэр бом 200 сая төгрөгөөр торгуулж чадсан. Энэ бидний ингэж явсны минь үр дүн гэж би харж байна. Хэрвээ одоо нөгөө нэг Туркийн алдарт хувьсгалч зохиолч тэмцэгч хүн ингэж хэлсэн байд. Чи асахгүй. Чи шатахгүй, би шатахгүй юм бол энэ харах нийгэмд хэн гэрэл хасах юм гэж үгийг хэлсэн байдаг. Тийм учраас адилууш соронзон бол адилаа тэмцэхгүй юм бол өөр хэн тэмцэж энэ тамсгийн гэрээг ил болох юм. Хэн шантаачин гараад бодулж явах юм. Тийм учраас бид нар бүтээгдэхүүн хуваах гэрээг эргүүлээд нэг хараад өгөөч. Төр засгийнхантай хандаж хэлмээр байна. Мөн одоо Монголын ард түмэндээ та нар маань энэ дээр дэмжээд өгөөрэй гэж хэлмээр байна. Мөн энэ 1996 оны гэрээг дахиад одоогийн нөхцөл байдалд тааруулаад 2026 27 онд энийг шинээр гэрээг хийж болохгүй юм уу гэдэг л хүсэлтийг хэлмээр байна. Тэгээд ямар тач нөгөө эзэн зочны байр нь хаана байх ёстой юм. Гадны компаниуд гээд өнөөдөр эзнийхээ оронд нь эзэн болоо суудсан те. Энэ бас иргэнтэй шүү. Энэ бас эзэнтэй шүү. Энэ бас төртэй шүү. Түүний дээр нь шүүхэн байдаг юм шүү. Дахиад Petro China Дачин тасаг компанид яг энэ шиг тэрбум 200 байтугаар нь торгуулна. Тэгээд зарим хүмүүс хэлж ийлээ. Petro China-д бол бохны л мөнгө штэ. Та нар ийм хэмжээгээр торгуулад байгаа мó гэж хэлж байна. Би энэ дээр юу гэж хэлэх гэж байгаа вэ гэхээр Монгол улсын эрүүгийн одоо экологийн эсрэг гэмт хэрэг үйлцэн гэдэг нь тогтоогдоод бидний барьсан солонгоо эргэн адил биш эргэн соронзон бол тэрбум 200 сая төгрөгөөр торгооч гээгүй. Хар дээр цаан дээр хараар бичсэн Монгол улсын хууль нь тэрбум 200 сая төгрөгөөр торгож штэ. Тэгээд нэг зүйлийг энэ дээр хэлмээр байна. Би 5 жилийн хугацаанд тэмцэл хийгээд явж байхдаа 2024 онд улсын хурлын сонгуульд орж исэн. Тэгээ яагаад орсон бэ? Нэг маань ч гэсэн энэ тамгыг атгаж энэ хуулинд өөрчлөлт оруулъя. Зэр одоо олноор одоо 300 гаруй зээрийг бүхэд 100 мянган төгрөгөөр торгууллаа та гурав гэв. Бид гурлаа уурлаад байгаа ш. Үгүй та нар 59 сая төгрөгөөр торгуулаад тахтай гэдэг нэг газар дээр. За ерөнхийдөө бол бид нар яг энэ олон жилүүдийн одоо тэмцлийн үр дүнд бид нар 125 сая төгрөгийг улсын сан хөрөлт аль хэдийн оруулсан байгаа. Өнөөдрийн эцсийн шүүхийн шийдвэр нь тэрбум 200 сая л гэж ярьж байгаа шүү дээ. Тэгвэл төрд нь өөрөө орж энэ баг байгаа мөнгнүүдийн жоохон мөнгөний хариуцлагыг нэмэгдүүлээ л та. Үнэхээр 100 мянган төгрөгөөр тэр олон мянган зэрэг үндийг Америк одоо үнэлж болж байгаа юм уу? Энэ хуулиа бид нар иргэн харах цаг нь болсон юм байна гэдэг үднээс одоо тэгээд сонгол Монгол төрлөө одоо орж шít. Энэ тэмцэл маань явж бүр ингээд маш олон зүйлийг итгэлээ өгдөг юм байна. Маш их олон зүйлийг анхааруулд юм байна. Маш их олон зүйлийг сануулд юм байна. Нүд нээж өгдөг гэдэг шиг тийм. Одоо хууль судалж хэлсэн бол яг энэ төрийн эрх барих дээд байгууллагт нь орж агаад дотроо энэ хуулийн дээр нь тэгвэл засч ажиллая. Тэгвэл энэ гэрээг ингэж өөрчлөх болох юм байна гэдэг энэ гарц гаргалгаа өнцгүүдийг л боломж бүх нөхцлөөрөө тултал хэрэгжүүлээд явж ийн л гэж. Тийм. Тэгэхээр өнөөдөр бол тэрбум 200 саяар торгуулсан гэдэг дээр бид 3% бол бидний 5 жилийн хугацаанд хүлээж авсан бас байгаа. Тийм. Одоо юу гэдэг ингээ харж штэ тий. Энэ ингээ тэмцэл гэдэг үр дүн юу юм болоо гэдэг. Өнөөдөр эрүүгийн хуульд байж байгаа мөнгөнд дүн энэ шүү. Энийг өөрчлүүлэхийн төлөө бид одоо зогсно. Бид хууль өргөн барьдаг болъё л доо. Энэ байгаа юм таалагдахгүй штэ. Гисэн мөртлөө
Иргэн солонго адил биш. Одоо гэрээшээ 3-ыг болохоор нь те 900 мянган төгрөгөөр торгочдөг. Зорж очих болгонд 900 мянган төгрөгөөр торгочдөг мөртлөө тэнд 300 гаруй зээрийн амийг үгүй хийж чадхад 100 мянган төгрөгөөр торгож байгаа. Энэ өөрөө ямар систем юм? Ямар тогтолцоо юм? Тэгэхээр энэ торгож шийтгэхдээ сайн юм байна. Мундаг юм байна. 300 мянга төлөөгүй төлөө дансыг хаадаг шүү дээ. Бид нар шүүхийн шийдвэр дээр ирчихсэн шүү дээ. Өчнөө дансаа халгуулж ирсэн шүү. Бас нэг асуудал үүсгэн одоо энэ олон тэрбум төгрөгийн нааг тавигдаад Монгол улсад төлөгдөхөр боллоо. Энэ нийт монголчуудын одоо улс их орныхоо эрх шигт нийцсэн одоогийн байдлаар энэ хуулинд зааснаар ингэж шийдвэрлэж байгаа юм бол за нөгөө мөнгөнд төсөвт ороод ирлээ. Түүний зарцуулалтыг бас хямдаг, ил тод мэдээлдэг байх нь их шаардахгүй болол ерөөсө шач хатандаа хулгай өөрлөцсөн те авилгалд идэвхжсэн. Энэ та бүхний 5 жилийн тэмцэл хин нэгэн даргын халаас нь эсвэл хин нэгэн хүний бэрд цүнх болоод очих үедээ гэсэн бас нэг болгоомжлол гарч ирж байна. Би яг энэ зүйл дээр бүр шал өөр юм ярмаар байна. Одоо бид нар шүү дээ тэр бом 200 сая төгрөгийг Петрочайнагаар ингээд даг төлөлд тавиулаад үлдсэн байгаа шүү дээ шүүх. Тэгээ энийг бол дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаагаа явуулна. Мэдээжийн хэрэг бидний хоббитой болсон шүү дээ. Хяналтаа тавих. Иргэний хяналтаа тавина. Тэгэхээр тэр бом 200 сая төгрөгийг ингээд төлөхгүй өнгөрчгөөдэй гэдэг хүмүүс аягүйх байлаа. Боломжгүй гэж хэлмээр байна. Бид 3 байгаа цагт хийсэн ажлынхаа тэмцлийн үр дүнг бид тэгсээр ирсэн өнөөдөр хүртэл. Бид нар 59 сая төгрөгийг би харин яг натгаж ярих чаа. Тэгээд тэмцээд мөнгө авч болдог шүү гэдгийг нааш анхаараарай манайхаа. Та тэмцэгч байгаад мөнгө авч болно шүү. Бид нар Петрочайна дачин тасаг компаниас 180 сая төгрөгийг авна. Төрд орж ирсэн энэ байгаль. Яаж гэж бид нар шүү дээ яг өмнө 125 сая төгрөгийг оруулсан гэдэг ааш шүү дээ. Та тэмцэж болно, хариуцлага нь хийж болно. Гэхдээ та шагналыг төрөөс танд одон медаль ингэрт чинь зүггүй. Гэхдээ Монгол улсын шүүхлүүлэгчдийн тухай хууль гэж байгаа. Байгаль орчны тухай хуулийн шүү. Тэн дээр одоо тухайн тэр бом 200-ийн 15%-ийг бид 3 авна гэж дуудаж байгаа. Тэгэхээр бид нар яах юм? 180 сая төгрөг авмаар биш. Ингэж олон торгуулсан юм чинь тийм биз дээ. Тэгэл тэр нөгөө болдгийм гэдэг доо. Энийг авчаад бид нар арт түмэндээ хэлнэ. Тайлагна. Энэ 180 сая төгрөгөө бид нар авмаар байна. Тэгээд энэний цаана шүү дээ би яг нэг зүйлийг харж байна. Маш олон дуу олгоо өргөж байгаа хүмүүст бас тэдний гэрэлгийг нь олж өгье гэж утсан юм. Магадгүй анхны авсан үнд болъё л доо. Тэгээд маш олон хүмүүс хариуцлага нь хэлдэг. Тэмцэлтэй. Магадгүй олон жилийн хань. Тэгээд ялан дийл. Тэгээд одоо юу гэхгүй араас нөгөө гоцхгүй урд гараад яваарай гэж хэлмээр байна. Зарим нэгэнтэй хүмүүс тэгээд ийм боломж байгааг бид нар бас өөрсдөө харсан. Энэ олон жил тэмцэхтэй мэдээж өөрсдөндөө ашигтай зүйлийг мэдээж харж байгаа. Мэдээж бид нар бол маш их зүйлийг хийсэн шүү дээ. Одоо жишээгээд адилш маань эрх зүйчээр төгссөн. Энэ 5 жилийн хугацаанд шаардлагаар одоо би эрх зүйчээр төгслөө. Тэгэхээр тэмцэл хийх сайхан дам ялангуяа ингээд шантаач ингэж хэлүүлээд чи мэдлэг боловсруулахгүй чи юу юм чи хийн гэж хэлүүлэх ингээд тэгж хэлсэн хүн болгонд баярлаа. Гэхдээ би дандаа энэ үгийг айгүй хэлж байгаа. Тэрний цаана 1000 хүн шантаач гэж яхад 2000 дэмжиж ийдгийг. Тийм учраас бидний тэмцэл өнөөдөр явсан байхгүй юу? 2000 гараа өргөөд тэр 100 мянган хүн гараа өргөөд бидний тэмцэлтэй нэгдсэн учраас бид өнөөдөр мөн новшнуудтай алцаж Монгол улсын хууль юу байдгийг сануулнаа гэж тэмцнийхаа үр дүнд өнөөдөр бит хоёр ингээд танаа нэвтрүүлгээр ороод энийг багталтай наргүй ярьж байгаа. Тийм учраас боломжгүй зүйл гэж байхгүй. Бүх зүйл боломжтой байна. Хамгийн гол нь зүгээр төвчээр тэгээд мэдээж одоо шантармаар зүйлүүд айгүй их байсан хэдий ч та их орныхоо төлөө гэж дуурж байгаа үг гүзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсээ боломж байдгийм шүү. Дам ялангуяа хажууд хандаа итэг би биендээ жохон урам өгч. Тэгэх юм бол ингээ болдгийм байна гэдгийг харсан хүнийхээ хувьд бид нар удахгүй 180 сая төгрөгөө авсан гэдэг баяртай мэдээг дуулган. Тэгээд энэ 180 сая төгрөгийг авахын цаана юу баяр болж байгаа гэхээр Батараны нөгөө тэр бом 200 сая төгрөг маань Монгол улсын сан хүмүүст орцсон байх нь тийм байна. Тэгэхээр ийм гоё бас зүйлийг хэлмээр байна. Энийг бол би гоё гэж харж байгаа. Ягаад гэвэл олон жил 9 шидээрээ хилүүлжсэн учраас бид нар энэ тэмцэл дундаас юг авч болдгийг, юг авч болдгүй гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээд ямар сандаа л эрх зүйчээр сурж байна. Хэдэн би энийг хөгжүүлж байна. Маш олон зүйлийн хуулиудыг сурлаа. Тэгээд энэний цаана маш их одоо сэтгэлийн хаттай болд юм байна. Ер нь тийм. Дээрээс нь бас ингээд тэмцэл гэдэг зүйлийг ингээд энэ чи өөрийн мэдлэхгүй хин нэгэн бидэнд чи яваач очооч гэж ерөөсөө хэлээгүй байхгүй юу. Тэгэхэд юу гэдэг энд нөгөө үнэнч байх, тууштай байх, нөхөрлөл гэж ямар зүйл байдгийг те ер нь ингээд
өнөөдрийн 3 жилийн амьдрал биш 30 жилийн дараах 300 жилийн дараах монголчуудын магадгүй нөгөө ирээдүйд хөрөнгө оруулж байгаа бас нэг юм одоо юу гэдэг хүч гэж бас урамшуулмаар санагдаад байгаа байхгүй энэ дэр. Тэгээ энэний цаана айгүй олон 3 сая монголчууд те айгүй маш олон 3 сая монголчуудаас за нэг 11 л за 101 ч юм уу элдвэр л хэлжсэн. Гэхдээ дандаа сүулдэ бид нэг хараад трол хаяг байна. Хай. Трол хаяг л шүү дээ. Хаяач наатах. Яагаад наатахантай хөтлөгдөд байгаа. Тэ яг үндэ 100 мянган одоо лайк шеэр одоо комент ирэхэд ерөөсөө 1% нь л 10 хүрэхгүй 1% л ерөөсөө ингэж элдвэр хэлдэг. Зүгээр л хай наатах. Яа тэгэл тэрний цаана 99 мянган монголчууд нь тэг ингээд ихтгэл хүлээл гэж ингэж байгаа учраас энэ тэмцэл гэдэг зүйлийн цаана зөвхөн 3 үний ингээд нэгдэл биш айгүй олон хүч итгэлж найдаж исэн ах トゥ хамаатан сантан хань ижил үр хүүхэд маань хүртэл хараад иж байгаа шүү дээ. Бид хоёр хоёулаа яг иж 100 хүүхдүүдтэй. Хүүхдүүд маань хүртэл нэгэн хятадын хэлний хоригт орчоод Турк руу яваач гэж Туркийн аялын компаниар очиход үгүй ийм газар байдгийг та хоёр ч одоо биднэрт үзүүлж яахгүй юу хийжсэн гэнэ. Хоёр ээж нь тэмдэглэгээ завгүй байсан. Тэ? Тэгэхээр бас яг бодит үр дүн нөгөө 100 мянган монголчуудын гарын үсэг шүү дээ, тэ. Энийг одоо хин дуртай нь яг одоо гадаа гудамжинд цаас барьж гараад цоглуулж чаддаг тийм амарч ид биш учраас энэ яг бодит үр дүн бодит хүч болсон байх гэж үзэж байна харж байна. Тэгээ та бүгдийн цааш тийм бас амьдралд нь цаа мөн яг энэ зорилго тэмцэлт нь бас маш том аз амжилтыг өрөөе. Тэгээд өнөөдөр манай студид хүрэлцэн ирж бас мэдээллийг ил тод нээлттэйгээр шууд амжилтаар өгсөнд баярлалаа гэж. Тэгээд авсанд баярлалаа. Ер нь цаг үргэлж нийгмийн дунд дуу хоолой өргөдөг нэгэн гэд хүн болгон мэддэг те. Алдаа оноотой хүчрэн зүйлүүдийг хийж нийгмийн дуу хоолой болдог танаа байгууллагын хамт олонд маш их одоо амжилтыг хүсье. Тэгээд ойлгох өдөр нэг байсан ч энийх өдөр 1000 байдаг шүү. Тэгээд ямар ч цаг үед ингээд тороолууд юуг нь битгий итгээрээ мөн ард түмнийхээ нүдчих дуу хоолой болж байгаарай. Бидэнд ч гэсэн ингээд бидний тэмцэлтээр ч гэсэн ирж өнөөдөр ингээд бидний баярыг хуваалцаж сууж байгаа танаа байгууллагын хамт олон яг өнөөдөр ингээд 10 цаг өнгөрцөн байж хахад биднээс яриа аваад сонирхоод асуугаад ингээд сууж байгаа сэтгэлдт нь танаа байгууллагын хамт олонд маш их баярлалаа. Тэгээд сайхан цаг удахгүй ирнэ. Тэгээд бид эвтэй байхтай хүчтэй бид нэгэн саягчтай муудаад 2-3 жил нэг муулж исэн би байгаа шүү дээ. Бараг тэрийг цагаагаар харуулна. Мэдээж одоо юм яриад явах те. Гэхдээ тэгээд учраа олгож бэжж үнэн ялгарч байна шүү дээ. Тэгээд 400 саяын ер нь манайхаа 400 саяын гүтгэлгийг тараасан саягч манай нэгэн шүү дээ. Гэхдээ хөрх юм нь одоо тэр санаатаагаар гүтгсэн биш. Одоо бас л нөгөө мундаг гоо гэд бүсгүй гарч ирээл те. Надад баримт байна гэхэлэр мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага бол баримтны тулгуурлал дээр байгаа юм байна гэд ирсэн чинь хүндрүүлчихдэг тийм ээ. Тэрнийхээ дуулыг алуулахад уламжлалтай. Тэгээд тэрнээс болоод адилхан хоёр чинь нэг 2-3 жил бол нөгөөнийг базаастай явсан шүү ер нь. Тэгээд цаг хугацаа гэдэг зүйл бүгдийг гоё эдгэж идэг, бүх зүйлийг ангааж идэг. Цаг хугацаанаас илүү үнэт шүүгч гэж байхгүй. Шүүхийн одоо шүүх тогтоодог. Гэхдээ шүүх зарим тохиолдолд алддаг. Харин цаг хугацаа гэдэг зүйл бүх зүйлийг үнэн харуулдаг учраас өнөөдөр ингээд муудалцаа зогсчихсан ч гэсэн өнөөдөр бид нар 5 жилийн дараа би бинээсээ яриа аваад би бинийгээ дэмжиж ингээд ирэх цаг хугацааг орон зайг авч үлдсэндээ бас баяртай байна. Тэгээд ухаарл гэдэг зүйл хүнд аливаа зүйлд дандаа сурамж болдог. Дам ялангуяа алдаа гэдэг зүйл бол залуу хүмүүс бидний хувьд бол дандаа оноо авчирдаг. Тэгээд алдаагаа ухаарч тэ дараагийн алхмыг зөв хийх нь зөв шүү гэж хэлмээр байна. Тэгээд өнгөрсөн цаг хугацаанд та бүгдийгээ бас үгүйс гэж тэ олон нийтийн сүлжээнд эвгүйгээр хэлж ийсэн бас өршөөгөөрэй гэж хэлмээр байдаг. Тэгээд тийм бас яг сайтынхаа эрхлэгчийн хувьд би бас хэлмээр байгаа байхгүй тий. Яг тухайн цаг хугацааны хувьд мэдээлэл нэгтлаагүй ч юм уу магадгүй та бүхний энэ үйл хэрэгт тодорхой хугацаанд харлуулалт байх хавцаар ингэж бусдаар одоо гүтгэж гიშгүүлж дэвслүүлэхэд хүргэж байсан тэр он жилүүдэд бас нийт редакцийн хамт олонны өмнөөс суучлаарай гэж хэлмээр байна. Тэгээ түрүүн нөгөө адилшин хэлдгээр магадгүй энэ худал байж байгаа учраас үнэн илүү тод ялгарч харагдаж бас их хүчийг авч энэ зэрэгт хүрсэн болов гэд ямар ч гэсэн манай редакцийн хамт олоныг уучлаарай. Тэгээд бас хариуцлагагүй хандсан байна. За санаа зовлтгүй. Тэгээд нэг хамгийн гол нь юм байгаа байхгүй юу? Нэгэн гэд цэг юм нэг ингээд харахаар одоо ингээд бодглохлоор хэрвээ танах гэдэг энэ сайт байгаагүй бол
Ер нь яг одоо би яг хаа ингээд бусад сайтуудыг муу хэлэх гэж байгаа биш. Ер нь ихэнх нь хаалтын гэрээтэйгээд бид нар ч өөрсдөө амаар айгүй их ярьдаг шүү дээ, тэ. Та нар бол хаалтын гэрээтэй ингэдэг шүү дээ, тэгдэг шүү дээ гэдэг. Гэхдээ яг чин үнэнгээр нь би ч гэсэн өөрөө нийгмийн дундаа болоод явдаг. Өчнөө сайтуудыг яхад хамгийн түрүүнд нэгүүлэрсэн. Дург уурсан ч гэсэн ингээ хараад ингээ танахтаа өнгөрж исэн үе зөндөө. Гэхдээ яг ямагт зэрэгэлдээ явдаг. Тэгээд энэ болгонд чинь талархдаг шүү. Тэгээд хамгийн гол нь өнөөдрийн бидний амжилт бид өнөөдөр гурвуулгын амжилт хийсэн юм биш. Танаа байгууллагын хамт олонны нөгөө хийсэн юм чинь маш том хөшүүрэг болж өгсөн. Хэрвээ танаа сайт байгаагүй байсан бол би л өнөөдөр адилаа дээр тэгж очихгүйсэн. Яг үндэ. Нөгөө 8 сард бичгээ өгчөөл тэгэл алга болохоор исэн шүү дээ. Тийм учраас ингээд магадгүй энэ өнөөдрийн ингээд ярилцлага хийгээд энийгээ сууж байгаа шиг тэр цаг үеийг маань зассан шийдлийн болов цаанаасаа те ингэх байсан болов гэдгээр би харж байгаа. Тэгээд хизээч гомдож байгаагүй, харин ч бүр хурцлагдчихсэн. Тийм учраас тий одоо магадгүй бурхны төөргөн тийм байсан байгаа ч те. Заяа төөргөн те нэрээ хүмүүсийн хэлдгээр. Бол ингээд харахаар том зургаар нь харахаар гэдэг юм уу яг ер нь нэг зориг ижлэх нь ч юм уу ойролцоо болоод тэгээд ойлголцоо тэгээ та бүгдийн одоо энэ амжилтанд хүртэл ингээд редакцаараа баярлаад бахархаад зарим маань сонсоо зарим маань ажиллаад ингээд тэгээ шууд амжилтаа хүргээд сууж ин л та. Тэгэхээр маш их баярлалаа. Цаашдаа илүү олон амжилтууд гаргаж дахин энэ студидтэй ийм гоё халуун дотор нэрээ өрнүүлээд суух бахаа гэж харж байна. За маш их баярлалаа. Явсанд баярлалаа. Цайд эдийн өөрчлөлтсөн шүү. Тэгээ Монголын тий нийт үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн маш их баярлалаа. Бид гурван яриаг бас сонсоод тэгээ шөнийн шөнө болцсон байхад нэрээ юу гэдэг юм бол ард нь яасан бол гэд ингээд сэтгэлээ хандуулсан бүх хэрэгцээ маш их баярлалаа. Тэгээд та бидний хорон мөнхөд амгалан байгээ. Тэгээд бид нь энэ улсынхаа эзэн шүү. Ер нь бол муу зүйлийг харахаас илүү сайхан тал нь бас хүмүүст байдаг юм шүү. Тийм учраас Монголын ард түмэнд сайхан цаг удахгүй ирнэ. Тэгээд та нөгөө би түрүү хэлсэн шүү дээ зүйлийн нөгөө зохиолчийг. Ер нь бол хариуцлага гэдэг зүйл ёс зүйн хамгийн сайхан гоо сайхан юм шүү гэд бас нэг үг байдаг. Тэгээд та шатахгүй би шатахгүй юм бол энэ харанхуй нийгмийг хэн шатах юм бэ? Тийм учраас бүгдээрээ хамтдаа энэ нийгмийг гэрэлтүүлэе гэж хэллээ. За баярлалаа. За үзэгч та бүхэн нэг юм байна. Шууд ярилцлагыг студиэс шууд амжилт өргөлээ. За бидний ярилцлагатай хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай.